Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. Zubroka. Авандра. Сайн байцгаана уу манайхаа podcast room-ийн цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг спонсорудаа дурдах хэрэгтэй. Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. XM Broker мөн Zubroka-гийн Jin бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа дуулахад таатай өнөөдрийн зочдоо та бүхний өмнө танилцуулъя. За та бүхэн маань хараад мэдж явах Ар Монголын алдарт манай тогооч Тэнгис ах маань хүрэлцэн ирсэн байна. За дараа нь манай Ар Монгол болоод глобал юм. Монголын 2 дахь глобал анхны бол биш те хазарчлаа. Танаас глобал гэдэг нэр авчваа. Мэдхгүй байна. Юунаас дараа нь ойлгоно. Нэг глобал юм болоод байгаа штэ хаа. Тэгээд манай Тэм маань үргэлж ирсэн байна. За өнөөдрийн тэгээд мэдээж бас за манай Ар Монголын алдарт Ганбаатар айс маань хүрэлцэн ирсэн байна. Глобал биш. Энэс глобал авахд арай болох байгаа даа тий. За тэгээд өнөөдөр зочдыг маань та бүхэн харсан бол бас манай ярих сэдв та бүхний нүдэнд харагдаж хамарт чинь баг үнэртэж байгаа хаа гэж бодож байна. Бид бүхэн өнөөдөр бол аюу гой хоол гэдэг сэдвийн тухаар ярих гэж бодож байна. Гэтэ яг хоо бас нэг биднэрт бол хангалттай их хугацаа байгаа учраас энэ хүмүүс бол ерөнхийдөө дандаа бас юм хоолтой холбогдлолтой их л олон зүйлийг ярьдаг. Хажуугаар нь бас нэмээд өөр ямар гоё зүйлсэн тэр тухай ярилцъя гэж бодож байна да. За ажил төрлийн сайн уу манайхаа юу вэ да? Тэгэл busy шүү дээ. Одоо busy сарууд эхэлсэн. Ялангуяа манай нэг фүүдийнх нь. За тэгээ тэм сая Японоор зугаалж байгаад хувиа хичээж байгаад ирсэн. Ажлаа амжуулж байгаа. Намайг баахан анаа нэртэй үлдээ. За. Ер нь 12 сар гэдэг чинь одоо яг юм их завгүй сар юм байна. Ямар ч салбар ялгаагүй тий. Тэгэхээр ер нь бол завгүй л байна. Хоёр яаж байна? Бид хоёр яах вэ? Тэгээд ер нь гэхдээ тийм юм биш үү? 11-ээс 2 сарын хооронд ер нь юм галзуурд юм биш үү те монголчууд. Гэхдээ бас яг шинэ жилийн дараа нэг 2 сарын их хүртэл нэг өхмөл үе ирнэ. Тэгин ялангуяа хоолны салбарт. Тэхөө. Тэгин штэ нөгөө шинэ жилийн дараа чинь цагаан сарын дараа гэж басна байна. Бүгдээрээ бууз шаалаж идсэрээд. Тийм ээ тий. Манай гурав ч юм болохоор яг одоо яг жинхнээсээ тоогооч мэрэгчлээ хүн хин юм бэ? 3-аас хэд байна гэдэг. Тий. Нэг л ах шиг. Нэг л байгаа юм шүү. Нэг Би ч яг тоогооч биш штэ. За яг мэрэгжлийн бол биш гэж. Мэрэгжил чинь нөгөө юу штэ. Засварч. Хакер. Аттестат хөө юм аа. Ямар мэрэгчлээ юм нэр юм анхаа. Би юу Тэнгис ахын мэрэгчлээ мэдэхгүй юм шүү. Би ч ерөөсө 100% тоогооч мэрэгчлээ байна. Одоо жишээлбэл яг би залуу байхдаа бас одоо нэг урлагийн чиглэл рүү ингээд явах гэж байгаа. Хоолны урлагийн чиглэл рүү орцсон. Тэгээд яг нөгөө мэрэгжлийн тоогооч одоо жишээлбэл мэрэгжлийн бос тоогооч гэдэг юм нөгөө англи нь юу гэхээр ямарваа нэгэн холбоонд ямарваа тэр холбооныхоо одоо юу гэдэг зэрэг хэрмийг авсан те олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн ч гэдэг юм уу тэрэндээ ороод ирэхээр мэрэгжлийн болчих. Энд чинь ямар салбар гэж болно шүү дээ. Хятад тоогоочны хятадын холбооны Италийн юу ч юм уу те мэрэгжлийн бос гэхээр ямар нэгэн тиймд ороогүй амар хоол хийдэг хүмүүс байж болно шүү. Мэргэжлийн үнээсээ ч амар хийдэг тоо шефүүд байгаа шүү. Өөрийн уран бүтээлээр явцсан. Одоо тэр Сингапурын нөгөө имээ байгаа шүү дээ. Нөгөө тасралтгүй хэдэн жил хийгээд нүдний шилтэй нэг юм имээ хэм бэлээ. Гудамжны хоолнд байдаг. Мишелийн стартаа. Тийм үү. Мишелийн стар авч ийна гэдэг тэр амар уу. Яна юу аавна гинэ би мэдэхгүй шүү. Мишелин гэдэг нөгөө нэг юм цагаан нэг юм хөөсөн цэгэр шиг нэг юм хүн байдаг шүү дээ. За тийм. Уул нь дугууны компани багхгүй юу? Тийм. Мишелин. Тэнгууд ягаад чи рестораны шефүүдийн одоо оргил гэж байдаг шүү дээ. Топ шагналд нь Мишелин стар авах. Дээр үедэл тэр нэг Мишелин компани л авчиад нэг юм одоор шагнаал те. Одоо энэ хүн бол амар, энэ ресторан бол амар Мишелин стар өглөө мөглөө. Тэр нь бүр явсаар байгаад дэлхийн одоо юм тренд болцсон те. Одоо Мишелин нэг оттоос одоо стартаад 5 хүртэл байгаа шүү дээ. Тэр бол амар тоогооч. 5-тан авсан бол супер, 5-ыг авсан бол тэр бол Godfather болж байгаа. Тэр нөгөө жил болгон дээр ингэж сонгож явд юм билээ тийм. Тэр тэгэхээр нөгөө заавал нэг амар юм
халаад өмсөөл одоо юу гэдэг Францын молекуляр ресторан те сүрсүрийн яриад тэрэндээч биш. Зүгээр гудамжны фаст фуд гэдэг имээ хүртэл Мишелин стар авах боломжтой байна. Бол нэг юм амар хийдэг. Тэрэн дээр ч дэлхийн бүх хотод очиж хоолны 6 авах болдог имээ ч юм. Төгсөрч нэг юмдаа төгсөрч. Тийм. Яа нөгөө ярьдэн шүү дээ нөгөө ээж аав нар чи нэг юм аа сайн хий. Японочдын нэг үг өгд үстэй. Тууштай. Нэг юм аа сайн хий тууштай бай. Манайгаар ингээл үсрээл тэнд ч очиж нэг торт игээл энд ч очиж нэг гуляш игээл те. Тэгээ яг бүгдээрээ нэг гоё болдгоо нэг юм хаач орсон гуляш болдгоо. Хаач орсон гуляш гэл нэр байна. Шангрилаач орсон те. Бүр дин бүр яг нэг юм гуляш биш байдаг. Тэгэхээр ер нь бол нэг юм хүн өөрийнхөө брендийг брэнд хоол гэж одоо тоогооч бол брэнд хоол яг тэр үрээ дагнаад ингэж явах ёстой. Тэг яг манайхны нэг юм алдаа байгаа гэдэг юм аа нөгөө хүн ам цөөтэй газар ч юм уу нөгөө айгу хэцүү те. Нэг ресторан хийгээд орлогоо фул болгохын тулд тасархай пиццагийн чийдэг, бургерийн чийдэг, спагеттигийн чийдэг тэг бүгдийг хийх гээд байдаг. Ерөөс тэр үнийг оруулангууд дуртай юм нэгдүүлэл гаргаж явуулах гэдэг. Тэгээ нөгөө амар олон менютэй амар олон хоолоо нөгөө нэг амар чанарын цаан хийдгүү те. Жишээлбэл одоо гуруулаа ингээд нэг юм манайхан ч ингээд нэг тэрэлж мөрөлж явангууд нэг гэрүүд үүдэн штэ. Тэ. Бүгдээрээ нэг хоолтой, бүгдээрээ адилхан амттай. Тэгсэн мэт яг энэ 20 гэр үж явах. Тэнд нэг гэр нь бууз хийгээд, нөгөө гэр нь хойшуур хийгээд те. Нөгөө гэр нь хорхог хийгээд, нөгөөт нь шорлог хийгээд ингүүл дээр амар хүмүүс олох гэдэг. Өө тийм биш үү? Амар тийм биш те. Амар шамбаалтангуудаа бүгдээрээ нэг юм чинь. Би энд нэг хойшуурны ганц нэлээ маргаас нь санжаа өрөөд нөгөө талд нэг хийчих. Энд амар мөнгөөр хажууд нь шаачиг. Тэгэхээр нөгөө нэг манайхан чинь нөгөө бүгдийг хийх оролдоод тасархай баяжтай цааны газар гэдэг манайх байхгүй. Оронгууд баяжтай цаа хойшуур бууд нарийн мах твтэл юу өндөг амар дээр юм шүү. Бүх юм байдаг тий. Тэгэхээр л яг нэг юм аа дагнаад тэргүүрээ супер болох хэрэгтэй байхгүй. Тийм боломжийг монголчууд амар үүддэг юм аа. Айн уулгаад жаалаад нэг хажууд нь бүр гой сов ичээгээл хажууд нь иччих. Тэгэхээр амар хэцүү. Эхлэлгүүр ороод харалтаа цэцгийн лангуу 36 лангуу нэг дор байж байгаа. Хайд оролтол манайх хэмдэрсэн амар өрөвдөлтөө байхгүй. Тинжин дээр юм ин олгодог гэсэн. За энийг цэцэг дэлгүүртэр нэг цэцгийн компани байна. Тэр нь гой баяжаад тэр нь гой бизнес хийлээ. Амар зовлонтой манай. Жохон юуны зохицуулалт байхгүй. Тий. Тэр чинь ингээд нөгөө одоо юу гэдгийг эхлэлгүүрнээс нь лангууга төрөөс чи бол манад ашигтай цэцгэн ч гэсэн энэ зарвал би аална гэл. Тэгээд яг ямар ч орлогогүй болчих. За, тэмчин болохоор ямар мэрэгчлээ юм бэ? Би чинь яг мэрэгжил нөгөө юу ярих юм бол архитектор. Физиктер. За. Тий. Манай өвөө Тэгэхээр чи хоолоо бол айгүй гоё харагдуулж чадах нь шүү дээ. яг халбагддаг юм аа. Энийг хаалж байгаа царай хутал болоод тий. Тий. Яг манай өвөө чинь өөрөө барилгын инженер хүн баггүй. Тэгээ ер нь өвөө эмээр өссөн. Тэгээл анх архитектор гэдэг мэргэжлийг сонгоод Японд яваад төгсөд ирсэн. Тэгээ яг амьдрал дээр гараад начир дээр яасан чинь яг тэр мэргэжилтэй бас жоохон сонирхолгүй болж таарад. Тэгэл одоо энэ янз бүрийн юм бизнес энэ төр хөөгөл тэгэл одоо контент энэ төр гэл тэгэл явж байгаа. Тийм. Тэрнээс бол яг мэргэжлийн тоогооч могооч бол биш л дээ. Намайг хүмүүсээс жоохон буруу бодоод байдаг. Мэргэжлийн би ч мэргэжлийн болгочихгүй. Манай холбоо байгаа шүү дээ. Генерал тагач. Тэнгис ахтаа нөгөө нийлээд амар контент матен тэгээд тэр чинь тэгээд сургалт муралт игээ тий сургалт муралт дөнгөж хүмүүс чинь намайгаас тоогооч юм байна гэж бодоод. Хоол яаж хийсэрсэн. Хоолыг болохоор би ч нөгөө Японд байхдаа оюутан байхдаа юунд ажилладаг? Ресторанд ажилладаг гэсэн. Ер нь эхлээд шууд DJ-гээр нэг хотелд ороод бас DJ чинь айгуу төгсөрөхгүй байгаа байхгүй. Айгууган. Тэгээд тийм DJ. Нойтон DJ. За. Устаа DJ. Тэгээд хэдэн сар айгуугаж байгаа. Тэгээд ерөөсөө тэрнээс цаашаа дандаа нэг үйлчлэгийн салбар ресторан. Тэгээд оройн болохоор клуб те. Ингээд тийм хоолтой юм холбогдолтой. Ресторанд бол эхлээ зөөгч хийж байгаа бартендер тэгээ галтгоонд нь ороод тийм эс. Манайх тийм стейк хаус тийм газар байдаг. Тэгэл ер нь бас хажуугаар нь шүн мөн хийдэг ажил нөгөө шарсан махны газар ажиллаа. Тэгэл ер нь хоолны соёл одоо дөнгөж анхудаа гадаад явж байгаа штэ. Тэгэл очисон чинь нөгөө нэг манай хоолны соёлоос шал ондоо маш олон зүйл ингээл хачир мачир тэгэл тэрий чинь шархан хүртэл ондоо тэр махыг яаж болох уу, яаж бэлтгэх үү ч гэдэм үү. Бүр ингээл нарийн хараад байгаа аюу сонирхолтой боллоо. Тэгээ бартендер хийж байгаа би өөрөө өсөлтөө шууд галтгоо руу орё ингээд захиралтай хэлээ. Тэгээд галтгоонд очиж бэлтгэж хийдэг гэсэн.
Тэгэл ер нь тэр хүмүүсийн юм уу хараад тэгэл ер нь хоолн сонирхолтой болцсон юм байна лээ. Тэгэл нэг өдөр зүгээр би тэгээд Instagram дээр аюу юу үздэг. Нөгөө контент хоолны контент тэгээд Япон хүмүүсийг үздэг гэсэн баг. Тэгэл Япон хоолмолыг хараад тэгэл нэг мэдчихэл тэгэл ер нь рецепт энэ ер нь ойлгоцсон. Тэгэл нэг өдөр байж за зэрэг нэг хийгээд үзье. Ингээ хоббигоороо гэл. Тэгэл хийгээл үзсэн чинь хөрхэн яваал. Тэгэл тэрэндээ тэгэл за. Тэр ер нь болж шүү. Манайхаа энэ нэг хоолны тоогооч нар ингээд амар сайн тоогооч гэхээр дандаа эрэгтэй хүн байгаад байна л та. Гүн чи айгу амархан штэ нөгөө. За анти. За яг би юу нэг дандаа хилдэг байхгүй. За би сонсож байгаагүй юм. Энэ тэнд ингээл одоо юу гэдгийг хөдөө гадаа аялал зугаалал уулзалт муулзалт гэдэг. Энэ эмэгтэй хүмүүс нь хоол болдгоо. Үгүй гарна бараг хүүтэн байдаг ч юм уу. Тэр чи одоо санамгч биш хүн штэ. Эмэгтэй л хүмүүс. Яг л адилхан модон сайн бүгд л адилхан ялгаагүй штэ. Тэгээд би зүр нэг юм хилдэг байхгүй. Амар эмэгтэй шефүүд дэлхийд зөндөө байгаа. Монгол зөндөө. Гол нь тэр хүмүүс чи яагаад ингэж нөгөө нэг юм ирчүүдээс арай бага байгаа юм бэ те head chef. Head chef ерөнхийдөө тогооч мэрэгжил өөрөө амар тийм бүр юм нэлээд амар хэцүү дарамттай амар сонин мэрэгжил байхгүй. Энийг яг сонирхож хоббирж одоо юу гэдгийг амьдралтайгаа холбоно гэдэг бол зөвхөн хоббигаар нэг бол амьдралын эрхээр ч юм уу те. Тэгэхээр энэ өөрөө мэрэгжил нь эмгтэн хүнд амар тохирдгоо байхгүй. Ар гэр үр хүүхэд нөхөр нэг бол ганц бие те эзэж эрэгтэй хүнтэй байдгүй тийм хүмүүс. Тэгэхээр эмэгтэй хүнд тэр нөгөө нэг өглөө эрт одоо юу гэдэг 6-7-оос шөнийн 1-2 хүртэл яг ингээд галтгоонд өдөр болгон 2 жил, 3 жил, 5 жил, 10 жил ингэж байх юм цогцолгоо байдаг. Тэр хүн чинь нэгдүгээр боломжгүй болчтой тийм. Үр хөвгдөө өсгөн гэр нөхөр мөхрөө арчлан те гэр орноо бодно. Тэгэхээр тэр хүнд яагаад байж болох. Тийм хаш болчиход байгаа байхгүй. Эрэгтэй хүн яадаг вөхөр би гэр бүлийнхэн төлөө ажиллах хэвээр. Өглөө одоо юу гэдэг үдшин бүрэг шөнийн юу хүртэл одоо ажиллана гээл яг тэр тогоочийн мэрэгчлэр яваад маш олон цаг дадлага хийгээд тэр хүн лаг болдог. Тэрнээс бол амар ном уншаал дэлхийн дөрөв ном DVD байгаа штэ. Сүрсүр хоолмол тэрийг үзээд шууд маргааш нь тоогооч амар тоогооч болж чадахгүй юм чи. Яг л тэрийг ойлгох мэдэхгүй штэ. Хараад орчин л байж байгаа. Тэр авьяасны байхгүй юу? Эрэгтэй хүн арай авьяастай байвс. Амар авьяас мэдээж амар авьяас байх хэвээр мэдрэмж байх хэвээр тархитлогын 5 салж ажилдаг байх хэвээр. Оо тий. Тэнгууд амар санхүүгийн мэдлэгтэй байх хэвээр, хилтэй байх хэвээр. Яг шеф хүн гэтлэр манайхан нэг юм социализмын үе яриад байдаг. Хөө чи тоогоочтой суудсан юм уу те? Амьдрал бизнес үлдэн доо. Тэг яг л нөгөө нийгэм чинь өөрөө манайх чинь социализмын сайхан аршлын нэг юм сэлчгэд ойдолчин, гуталчин, одоо юу гэдэг баримлчин, токерчин тэд нар чинь нийгмийн доор хүмүүсээр яриад тооцогддог гэсэн. Скетэн биш үү? Тэ? Манай аав жишээлбэл одоо юуны яамны багш магш. Одоо тийм бакалавр гэдэг. Тэнгүүд одоо яаж юм гэхээр тэр хүмүүс чинь зүртэй биш болчих жоох байхгүй. Нарийн мэрэгжил гэдэг хамгийн амар супер гутлаг гэдэг хүн дэлхийд гарч Итали, Монгол гутлал. Манагаас гарч штэ. Амар токер гэдэг хүн хаалтаа сарын 35 сая төгрөг авч штэ. Тэгэхээр тэр нарийн мэрэгжил гэдэг чинь тогооч чинь өөрөө байхгүй. Манад бол социализмын үед нийт маст ингээд нөгөө үнгүүдүүлж гаргадаг юм чинь нийтийн олны тогооч те. Тэгэхээр тэр хүмүүсийн нэр хүнд нь муу. Тэгээ би шарандаа би залуу одоо 20 дэх настай байхад анх tea time гэдэг нөгөө синийг байна. Аригуугийн нөгөө Аранбат бид нар чинь тэр нэвтрүүлэг хийжсэн байхгүй. Тэр үчин бол тэр тогооч могооч гэсэн ойдолчин те одоо нарийн мэрэгжлийн хүмүүс чинь амар тийм доогуур үнэлдэг гэсэн байхгүй. Одоо нийгмийн хар ажилчин гэдэг нь ярьдаг. Одоо бол та нар амар тогооч шин цайлан ямар байгаа вэ? Ямар амар нэр хүндтэй вэ? Италид очилтой. Италид очиод head chef хүн зүгээр тэр рестораны godfather нөөч. Захирлаасаа илүү эрх мэдэл. Захирлаасаа илүү. Захирал нь тэр бүх эрх мэдлийг head chef өгдөг байх. Тэр захирал яах юм? Тэр хүн чинь санхүүгийн эрхчлөлийг нь олгож чинь рестораныг хийж өгж чинь ажлын байрыг бий болгож байгаа. Тэр хүн чинь ашгаа аваа сууж байгаа хэвээр. Тэрийг амар орлоготой хин их хөөхлөр Мишелийн стартаас шеф тоогооч хийх хэвээр. Би хаа ийм за окей таны хэлснийг бол ойлгочлоо. Бас тэгээ нэг юм намын тохироо бүрддэг юм биш үү? Бас нэг бодлоо. Нөгөө бодлын яг нөгөө нэг юм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо яг тоогооч хийх одоо тэр авьяас мэдрэмжийн асуудал бас арай өөрөө л гэж байгалийн өгдлөөс гүү ерөөс ямар шалгаа байна. Би бол энэ дээр бол амар эмгтэй хүн чинь идвэж баг мэдрэмжтэй. Миний бодлоор тэр олон цагийн дадлага л байгаа. Бас тийм тий. Одоо тэгэл наадан болонгууд эмгтэй харваач, эрэгтэй харваач гэж нэг далийн удаад эрчүүд нь оноол байгаа байхгүй. Яг л адилхан нөгөө улаан юм оноол байгаа үстэй. Тий? Гүндгэмаа гэж манай ч амар буудлагын спортын хүн биш эрэгтэй дуган гарч ирэхгүй л үсэн. Ямар шалгаа байхгүй.
Яхаа би нөө мэдэхгүй болохоор л асууж. Тэг яг миний бодлоор тим юм бол байхгүй. А яг хүч биерны асуудал төр мэдээж одоо бокс тоглох ч юм уу тэрэн дээр бол ялгаа гарна шүү дээ физич мэдрэмжэн дээр бол байх. Гэхдээ яг нэг ийм яриа байдгийн те. Нэг эрэгтэй хүн айгүй олон төрлийн зүйл биш ээ. Нэг юмд анхаарал. Нэг юмдаа фокуслахтай эрэгтэй хүн сайн гэдэг. Тий. Эмэгтэй хүн бол олон тийшээ ингээд олон юмыг зэрэг хийхтэй айгүй сайн гэж. Тэгэхээр механик тим ингээд тийм ярианд байт юм а тий. Тэр бол яг зүгээр юу юм бэ л дээ. Угаасаа яг зүгээр бидний нэг хальт сонсчихсан уншижсэн Sapiens гэдэг ном дээр л гардаг л да. Угаасаа л бид нэр одоо сармагчин байгаас ч юм уу сармагчны дараагч одоо нэг юу шүү дээ одоо Homo sapiens үеэс хойш ингээл эрэгтэй хүн угаасаа нэг андаал гардаг. Андаа гарахтаа ангаа агнахтал зөвхөн тэрэндээ фокус тавьдаг. Эмэгтэй хүн ягаад ер нь нийт маасаар ингэ зүг чиг мэддэггүй гэхлээр эмэгтэй угаасаа ийш тийш явдаг гэртээ гэрээ хараад хүүхдээ хараад тэр эмэгтэйч тэр овгийн эмэгтэйчүүд овгтой үлдээ хоорондоо жалчаад ярих хэрэгцээгээ хангаа тэгээд тэрнээс хойш угаасаа л хөгжил нь гендээ угаасаа тийм байдаг л гэж би зүгээр тийм ном уншижсэн. А тийм мэдээлэл байдаг гэх тий. Наадах чинь тохоо гоё ирдэх үү. Яаж тийж бод. Тэгсэн чинь сайн нэг яг нөгөө Америкийн ямар шоу ч үлээ ингээд нэг юм арал дээр аваачаад одоо юу гэдэг нэг 20 эмэгтэй 20 эрэгтэйг тэнгуү тэрний зэрэгэлдээ арал байгаа байхгүй. Тэгсэн чи эмэгтэйчүүд нэг арал дээр тавиад эрчүүдийн нэг арал дээр тавиад тэгээд тэд сар амьдрах хэвээр байна л да ингээд хоол хүнс юуж байхгүй. Тэд нар өөрсдөө ингээд одоо юу гэдэг хувц цонор хийгээл байшин сав барайл те. Загас магас барайл ингээд амьдрах хэвээр гинэ. Тэгсэн чи эрчүүд нөө яг гой бидээс Amazon гэж мэдгүй юмс тэр хүний зүгээр боол болгоод амьдрдаг байсан. Сарын дээр гэсэн чинь нөгөө хоёр юм дээр ирж байгаа байхгүй. Гэсэн чинь ирчүүдийнх гэсэн лаг байшин гүшиг мүшиг те баг дэвүүр бүх юм цэв цэвэрх мангар болон загас магас ингээд бэлдээ тавьцсан. Бүх юмстэй жин там байна гинэ. Эмэгтэй шийдэр очиж энд норцсон мод ганц хоёроо орцсон зөө. Хоол үндэ байхгүй. Тэгээд хүн амир өргөнэ. Тэгээд өөртөө өсөснөр үсч өглөө хатлаа. Тэгсэн чи нөгөө ирчүүдгүйгээр бид сайхан байна. Одоо эртний хүний бодлоор ингээд эмэгтэй хүн гэрээ аваа явна гэж чинь тэд нар ч ингээд бүлэг болоос та орд харш барайл те. Супер амьдарч байгаа юм байх гэ. Тэгээд нөгөө ирчүүдийн ингээд эмэгтэйчүүдийн лагер дээр аваачаад эмэгтэйчүүдийн ирчүүдээр шоконд орсон. Бид нар дахиж тэр Amazon ярихгүй ирчүүд үнэхээр супер. Яг ирчүүд отголоор тасархай байшин ингээл нөгөө оромжоо бэлдээл хоол хүнсээ бэлдээл те. Тэгээ бүх юм бэлдсэн хавх мах нүх ухаал зүгээр илгийг автсан. Эмэгтэйчүүд энд дарц. Харж байгаа алдсан гэж. Тэр үе саяхан гарч ирсэн байхгүй YouTube дээр амар. За надад ч олж үзье та сонирхолтой байна. Гэхдээ тэр гол нь болж байгаа процесс нь харагдана үстэй. Харагдана. Тэнгууд яг ингээд тэр хоёр reality show. Тий, судалгаагаар ингээд харангууд яг эмэгтэйчүүд ингэж нөгөө одоо юу гэдэг отог болж бүлэг болоод ийм нэг юм болж чадахгүй байна. Коллектив муутай. Тийм шүү тарч байгаа. Нэг нь хаданд ор нөгөөд нь бодонд орж байна. Тэгээд би бүсгүүчүүдийг муулаагүй яг тэр нэг судалгаагаар тэгж байгаа. Эрэгтэй хүмүүс яг өвөрдөл нь яг тийм л. Эрэгтэй хүн яаж ингэсэн чи дундаа панкнгууд нэг лидер гаргаад одоо тэнцэж чоны нэг сүрэг гэдэг нь ш тэр лидерийнхаа өвөнд ороод тэгэл ажилчин нөгөө нэг эвсэлтэй хүмүүс нь тусдаа нөгөө ажилчин баг болоод нөгөөдөл нь хантинг хийгээл те одоо анчингийн хүмүүс гараад тэгэл 3-3-аараа хоогдоод шууд юм системд орчих юм ирчүүд. Эмэгтэйчүүд нь эхний өдөр би тэгин чи ингэ гэж алцаал нэгсээр байгаа. Тэгээс үлдээ бүр хоорондоо хатан дор модон дор навчин дотор гэж үзсэн. Хоорондоо баха ягаатай байсан. Тэгэхээр бас тэр тал дээр энэ бас ингээ харахаар хэний яриад байгаа бас юм дээр бас. Габи. Тийм, Габигийн яриад байгаа юм дээр бас харагдчихлаа л та. Одоо нөгөө нэг ингэж л та хэд бол одоо намайг бодвол би ийм хоол ер нь баг хийж чаддгүй юм байхгүй. Энэ нэг өнгөрөөд тохор зүйл уул биш юм байна л да. Тэгэнгүүт яг хөө би нэг юм үнэхээр л нэг миний хөөгдөл чаавас нэг үнэхээр хоол идэж байгаа дургүй юм шиг. Би үнэлж байгаа хоол их дургүй байхгүй. Гэтэ энэ бас юм айгу дутагдал юм байна. Тэгээ уул нь чинь бас гоё гэртээ байж ахтай гоё хоол мол хийчдэг байна гэдэг чинь уул айгу эрэхтэй байхгүй. Тэгэхээр таагаар бас авах гэдэг л да. Ер нь гэхдээ яг над чиг эрэхтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Өө зөндөө. Над чиг эмэгтэй хүмүүс ч зөндөө байгаа тий. Тэгэхээр хоол хийж чаддаггүй хүнийг та хэд ер нь юу гэж харддаг вэ? Амьдралд нэг юм тохиолдсон юм баг таа. Баг вахт мангар олон цагаар те хөлдөө мах зоруулсан ч юм уу те. Чи заавал гурлаа зур муур гэдэг нэг хүнийг юм шантгаачдсан шүү дээ. Чи ерөөсөө гэж байхгүй. Хүнийг нөө залхаач байгаа байхгүй. Тэр хүн магадгүй одоо чи теми одоо хоолыг дуртай ч юм уу. Багт нь юм хоол хийх одоо тус дэм болдог хүн байсан ч юм уу те. Ахны мөрлийн зураг чи хийж хийх тэр гэл ээж аамаа гэдэг ч юм уу. Би бол тэгж л хардаг. Тэрнээс хоолыг ядаад хүн байхгүй. Easy. Тэр хүн тэгээд хоолноос нэг хүндий явсаа би чадахгүй би дургу гэж явсараад хоолтсон байж болно шүү дээ. Гэхдээ яг үнэхээр би бол ингэж боддог зүгээр үнэхээр дургу бол
заавал яг хийх гээд тахтаа яах вэ гэж боддог. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр дургүй бол одоо тэгэл дургүй. Заавал дургүй юм хийх шаардлагагүй байхгүй л гэж би боддог. Тэгээ нэг тэрийг одоо нэг тийм амар сүртэй бол хүлээж авдаг гэдэг. Тийм энэ санжи хоол гэж яддаг нь сонин гараа. Би юу дахиж уулзахгүй. Яасан гэж хоол гэж яддаг. Тийм бол байхгүй шүү. Гэхдээ ер нь тийм хүмүүс байж одоо бандэрч байгаа. Хоёулаа сургалт байна нөгөө ашиггүй бол хоол хийж яддгүй хүмүүсээ одоо санжиг оруулах хэрэгтэй байхгүй. Давтан сургалт. Биш хараа би арай ингэж гоё хоол хийж үзье гэж ер нь бүр оролдлого хийж байгааг байхгүй. Тэгээ магадгүй ингээ оролдлого хийчихвэл би ингээд амар гоё хоол хийчих юм бол магадгүй урамших бах тий. Тэгэн шүү дээ. Би чинь бас шаачт юм байна шүү дээ тий. Гэтэ гоё хоол хийл та гэдэг. Уяа тийм юм байна. Тэгэн шүү дээ. Тэгсэн тохиолдолдсон гарч байгаа. Тийм. Одоо гэрийн сургалтын дээр ёстой аачгүй бэчгүй юм байсан яг ингээд амархан ингээд заагаад ингээд үг үлдэн ингээд дараа нь юу хийя хийн заасан чинь манай гэрийнхээ хэдэ бүр шоконд орж марч байна. Тийм юм дээс. Тэгэхээр гэртээ ерөөсөө үнэлэгдгүй байсан гэрийн эзэгтэй хүн одоо айгуу баавартай явж ирсэн. Орж ирсэн 3-5 ч юм уу үзүүлж өгөөд нөгөө олоо хийгээч. Миний үнэлж болстой 100% гэрт нэмэгцээ гэдэг байхгүй. За nice те. Гоё. Биш. Подкаст рүүмийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр за XM Broker-ийн харилцагчид маань за найзуудыгаа ураад нэмэлт орлого олох боломжтой болж байгаа юм аа. Ингээд та бүхэн за амжилттай урьсан найз бүрээсээ $40 урамшууллыг авах боломжтой. За энэ бол ер нь хязгааргүй штэ. За тэгэхээр та яг одоо тантай адилхан ижил сонирхолтой найзуудыгаа ураад үзэх үү. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод туршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Хоол хийж чадахгүй дээр ярьж байгаагаас хойш шүү дээ. Хоол хийж чаддгүй эмэгтэй хүн тэрүүгээр одоо өнгөрдөг эмэгтэй хүмүүс жилийн жилдэггүй үе байсан л ахал та. Эсвэл бид нар сошиал гарч ирээ тэрийг анзаараад байж магадгүй. Тийм хүмүүс ер нь их болоод байгаа нь ер нь хор уршиг байна. Тэр хүмүүс ер нь ер нь эмэгтэй заавал хоол хийж чаддаг халбтай юу? Үгүй ер нь бол байх хэрэгтэй шүү дээ. Яг нэг тийм яриа байдаг болохоор би асууж байгаа. би усал бацлагдаг маг гэх тэргүүрээ жоохон өнгөрөөж Энэ бол ингэж байхгүй. Тухайн ямар орчинд өссөнөөс шалтгаалж байгаа байхгүй. Магадгүй тэр хүний одоо ээж аав нь бас хоол хийж яддаг хүмүүс байсан. Тэгээд нөгөө хоолны галтгоон нөгөө нэг галтгооны амьдрал нь жоохон гонигтай байсан ч юм уу. Энэ бол ерөөсөө тийм амар имзлээд байгаа биш байхгүй юу? Магадгүй миний ээж аав ч юм уу ерөөсөө бодотоо ураг гурилтай шүлднээс өөр юм хийдгүү хүмүүс байсан. Яг л бас хоол идэггүй тэр нь хүүхэд нь яах вэ гэхээр тэгэхээр багаас нь хүүхдээ гой хоол янз янзын юм амтлуулж тэр хоолны соёлд оруулах хэрэгтэй. Өөрсгөө хүн биш болохын тулд. Тэгэхээр тэр яах вэ гэхээр ном сэтгүүл те информац одоо информашн хаанаас авч болох уу сургуультанд суун одоо юу нэг үе бодвол нэг л сошиал чинь аймууд тийм гой болчлоо шүү дээ. Орчуул үнж байна, бүх юм байна. Манусийн тийм харанхуй үе бол байхгүй болсон байхгүй. Тэгэхээр хүүхдээ тийм болохгүй тулд сайхан одоо сонгоо иддгүү, саримс иддгүү. Тэг чи юу иддэг? 3-2 идэн тэр зөвхөн зогсож байгаа байхгүй. Хаяа бид нар л хөдөөмөд явна шүү дээ. Тэнгүүд яа сонгоо идэх хэрэг мөр яач баг. Би сонгоо саримс иддгүү маа. Тэнгүүд би асуудаг байхгүй. Ээж аав чинь сонгоо саримс иддгүү байсан хүмүүс. Ээж аав иддгүү байсан юм аа. Тэр хүүхдээ алаа ицсэн байхгүй. Тэр насаараа би сонгоо саримс иддгүүгээ бодсон. Чипс уудсан. Тэр хүн бол амар хэрэгтэй юм байхгүй. Тэр хүний царай марийн тийм бордуу тийм нэг юм дутагдaltaй байхгүй витамины. Тэгээд юу идэх вэ? Би гурал мах хоёр л идэж чадна. Гихчэн явахгүй. Энд чинь хүүхдээ тийм болгож болохгүй байхгүй. Өөрөө идэж чаддгүй байсан ч өөрийнхөө идэж чаддгүй гоё амин димтэй юм хүүхдтэй гэсэн. Ер нь одоо за би одоо яг жинхэнэ та хоёроос асууя. Монгол үндэсний хоол ямар хоол юм? Монгол үндэсний хоол гэвэл одоо Ахирч штэ. Би яг ингэж бодож байгаа хэлж байгаа тийм ярих юм би сонсч За тийм. миний бодлоор л одоо яг манай монгол хоолууд гэх юм бол яг л одоо бидний бодож байгаа тий гуралтай шил лавшаа байна, цовн байна, хорхог байна. Би бол эдрийг монгол гэж боддог. Тэгээд энэ бууз, баншин, хуушуур, мошуур бол би монгол хоол гэж боддог. Тэгэхгүй ингээл манайхан чинь бас наа чи удлаа наа чи энэ урд зүгийн хоол моол гээл тэр чинь угийн бид нар дээлэн дээр ч тэгдэж штэ тий. Урд зүг мах үгүй манай дээл манай хоол гэсэн манай хоол. Ягаад гэвэл зүгээр ингээд ийм хөрс зэрэгэлдээ амьдэрдэг байсан ийм сосид улсууд байлаа шүү дээ. Тэмүүд ингээд нэгнийхэн соёл ингээл орж ирж байгаа ч юм уу тэгэл нэг ийм нэгнээсээ сквал ингээд адапт ингээд өргөж аваад ингээд жоохон монголжуулсан ч юм уу сквал магадгүй хятадч гэсэн бидний санаа авсан байж болно шүү дээ. Тэгэхээр бид нар би яг энэ хоолуудыг яг цэвэр монгол гэж боддог. Одоо жишээлбэл Америкууд сэндвич гэж ярьдаг шүү дээ. Энэ чинь сандвич шүү дээ.
Санд мэндөө. Тий, монголчууд нэр өгөхлөөр бүгдэнд нээж ихэд байдаг те. Санд мэнд гэх монгол үнэ зохиосоо холоо. Та юу гэж бодож байна санийх тэр Монгол хоол? Үгүй яг уу яг монгол үндэсний хоол гэдэг нь бол бидний нүүдэлч авахд байсан одоо энэ борц цагаан идэ. За тэгээд нэг юм цөөхөн юмтай байхгүй юу? Угаасаа бид нар чинь юм тэр амар нарийн ширийн нөгөө хятадын нөгөө татмал гурил мөрөл төмпөндөө татаа зогсож явах тийм нөгөө амьдрал биш өөрөө. Би энийг суурин иргэншилтээр ярихгүй байх. Одоо ч манайд хар хорон хот мот ч юм уу тэрийг бол ярихгүй. Тэрний малтлага залтлагаар бол мэдээж тансаг юм ба. Одоо анарын яс гарч ир, тоорын яс гарч ирсэн гэд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол ойлгомжтой. Бүх хоол гэж. Яг манай үндэсний хоол гэхээр энэ нөгөө энгийн иргэд биш дээ, нүүдэлчин одоо адуучин мал хариулдаг хүмүүс. Тэдний яадаг гэхээр хээрийн нүгэ явдаг хөнгөн шингөө хоолнууд ч юу айгу цөөхөн бол. Тухайн газар нутгийнхаа хідэн өвс ногоотоо жимсгэн мал амтан одоо өөрсдийн тавуу шүү мал за тэгээд голын загас магас тэгэл одоо юу гэдэг ангийн мах. Тэгээ хамгийн амар юмч манайх чинь борцыг одоо юу гэдэг жирки мэркигээл гадных нь ярьдаг чинь зүгээр ингээд гатаачдээ штэ. Манайхан ч ингээд салхинд бүр ингээд бүр хөөсөн зэр шиг паудер шиг болгодог тэр технологи байна. За дээрээс нь тэр гурил мөрөл бол саяхан социализм цагаан гурил гэдэг чинь ерөөсөн баярын өдөр ойрхон байсан баг. Тэр дээр үүдүүд бүр тэр гурил мөрөл гэж бавшээ байгаад тэрийг хинд байсан гэхээр одоо атманууд нь л байсан баг. Тэр бууз манш инээ тэрээ. Гэхдээ манай хоолны соёл бол яг нүүдэлч ард хүмүүчнөө даймаа хийгээл энэ дэлхийн талаар явсан л гэхэд гэхдээ тэр яг энгийн иргэдтэй бол тэр бол хүрэхгүй л гэж бодож. Тэгэхээр манай нүүдэлч ерөөсөө цөөхөн. Яг цагаан идэ 100% цагаан идэ малынхан дагалт. Тэгээд дээрээс нь мах тэр борцлог арга марга технологи. За тэгээд зуны үдс нөгөө нэг жимс хитэн нөгөө нэг гурил мөрөл үүдэн шүү дээ. Нөгөө нэг 10 хамаараа тэр нөгөө 10 гурил мөрөл шиг өрөөдөө өөртөө тэрэндэж мэрэндэл. Тэгээ малаараа очиод нөгөө 8 чангаас гурилаа аавн тэргүүрээ сайхан бор гурилтай хоолоо. Нэг л тийм байсан. Одоо энийг чинь бид зохиох хэрэгтэй байхгүй. Яаж зохиох хүүхдийн солонгосыг харал та. Саяхан солонгос чинь дэлхийд нөгөө нэг юм алдартай байгаагүй дээ. Энэ соёлын яам гэдэг юм нөгөө амар ажилласан байна. За cheers. Монгол хоолны төлөө. Тэгээд Монгол хоолны төлөө. Монгол хоол гэх надад бол ерөөсөө ингэж орж ирээд. Яг нөгөө сая Тэми ярьдаг шиг нөгөө нэг цөөн мөн бууз мууцгээ банш маш гэлж наа чи хатад хоолж наа чи тэхгүй ингэхгүй гэл те лавшаа гэхээр наад чи хатад хоол гэл ядаргатай хүн болгонд тэгээд тэхгүй дуусахгүй сэдв те. Одоо над дээр хүртэл гэж явахгүй. Би ингээл Итали шеф мэфүүдтэй хамт юм яаж чал. Тэнгис шеф ста нэрээ гоё нутгийнхаа Mongolian те одоо талын гоё traditional food мөдө хийлдэ. Тэгмүүд би чинь торгоо маачаа за нөгөө уушур хийчихвэл өстө наа чи гэх байх. Танаа бууцны хийчихвэл Тайваных болж ингэ тэгэх бах гэл. Тэгэл яалтчгүй нөгөө нэг уушур бууд цовнод очих. Би тэнцэн одоо хаагаас борцоолоод нүдэлтэй сүртэй юм яриад ах шал. Тэгээ наа чи юмгүй наа ятуу чи манайхаас урсан бох. Манайх очихын 100 мах байтэ тэднийх нь байцаа гэдэг байхгүй юу? Энгүүрээ ялгаатай. Тэ 100% мах маш хүчтэй гоё амттай талын мах гэж дэлхийд хаанч байхгүй юу Австрал нөгөө нэг Шинэ Зеланд та нар Монгол махыг амс зэрлэг хүчтэй үнэртэй. Яг тийм манай Монгол хонь одоо юу гэдэг Австрал хонь хоёр нэг нь бол зүгээр нүр шивтэр үнэрсэн амар юм байгаа шүү дээ. Чи яг шивтэртэй биш дээ. Амт нь байхгүй. Чансан мах ба шүү дээ. Би одоо ингэдэй нэг би чи аялал жуулчлалын ажил хийгээд энэ тэнэгөр яваал. Танаа үндэсний хоол traditional хоол чи юу нөгөөдлөө чансан мах л гэж юм чи тий. Чансан махыг төмсөө сайхан арилгаад луунгаа хийгээд горилаа дотор нь дэвтээгээд ваа баг чансан хоньны толгой явахын юм ярьж байгаа. Ер нь бол тэгжил хэлдэг би. Тийм шүү дээ. Манайх чи ингээд нүүдэлчин мал ахуугууд дагдаг. Одоо энэ уулын Кавказ мал хариулдаг хүмүүсийн тэгээд хоолны соёл нь ер нь л ойрлцсон шүү дээ. Яг ясан дээр бидний амар мах иддэг гэдэг монголчууд чи харин бусад энэ станы орн тий нөгөө нэг юм одоо лалын шашинтаа нөгөө уулынхны малчдыг бодвол манайх ч бүр 100% зундаа веган болчдөг. Өвлийн тодорхой хэдэн сард бүр амар сүртэй энержи адуу мадуу иддэг. Бүр юм циклтэй байхгүй бүр юм. Тий. Одоо нөгөө нэг юм. Бас нэг системтэй. Тий. Зундаа бид нар одоо кето байх юм байна. Хавар намар нь тийм байх шинтэй юм идэх юм байна. Одоо өвлөн тийм идэх юм байна. Бүр амар шинжлэх ухаан байсан боо. Гайхамшигтай шинжлэх ухаан байсан. Тэрийг бид нар гоё ярьж байгаа өгч байгаа хэвээр. Байгальтаа зохицуулж ингээм амьд. Тий. Хаач тэгж нөгөө нэг өөр газрын тийм одоо юу гэдэг нүүдэлч ард өмнө тэгж 100 веган болдог ус байхгүй. Яг судлаа. Тэр станы орнуудын чинь бас амар мах иддэг шүү дээ. Каз маз. Тэд нар чинь бүр битүү иддэг шүү. Бидний мах иддэг гэсэн үгүй аим шиг тэд нар чинь бүр жилийн дөрөв өдөр нөгөө мах идчих. Тэмээ мэмэг чи ингээ тэр чигээр нь яцсан гэдэг. Тий. Гараарай. Юм үзээгүй зантаа бас. Мөтөнд биш үү. За
Минийз. Тогооч хүмүүсийн давуу талын талаар ярих гэж бодлоо. Энэ нэг ус боцодгож охин нардаг. Гапигийн буцтагсан ус амар амттай гэдэг байгаа шүү дээ. Тийм яриа гарсан. Сэтгэлээ шингээж байна. Сэтгэлээ шингэн. Бүх юмаа шингэн начи. За Гапигид очиод Гапигийн агшаасан будаа гэдэх охтуудын дараалал бол ингээд битүү шүү дээ. Тийм. За энэ одоо Би хамт агшаа юм та. Godfather хүнээс асуу яа. За эхлээд ижээс асуу. Тэнгисхээс. За Одод хүмүүсийн давуу тал. Давуу талаа. Тийм. Тогооч хүмүүний давуу тал. Ер нь зөв гоё хоол хийдэг хүний даваа. За гоё хоол идэв хүний давуу тал. Энийг давлантай ч юм да. Тэгээ юу гэж хариулах. Зөндөө байдаг шүү хаа. Гэхдээ зөндөл юм байгаа. Зөндөл байгаа Тийм. Давуу тал бол одоо ямар их юм мэдхгүй яг хэлж мэдэхгүй. Хэлж болохгүй байна гэж. Мэдхгүй байна. Хэлж болохгүй байна. За зүгээр энэ амар гоё хоол идэг ах явж гинэ л гэдэг. Мэдхгүй байна тэгвэл. Тэнгис ах чи одоо хүүхэд. Би чи одоо маш олон хүүхэдтэй шүү дээ. Би өөр сая бүр жоохон маматай болсон. Тийм үү. Тий. Ерөөсөө хүүхэд байнгын л төрөөд байдаг шүү дээ. Төрөгдөд байдаг. Манай одоо би яг хэлэхэд манай том одоо 28 хүрч байна. 98 оны залуу байна. Йой. Тэгээ манай хүүч одоо билэж гээд бас дуу муу дуулдаг тий. Ая зохиодог. Мундаг 2 м залуу байна. Өндөр нь 2 м Тий. юм уу? Өндөр нь яг 2 м. За манай охин Амар бүтээл байна шүү дээ хаа. манай охин 9 үгээд одоо 16 настай метр 80 та. За. Охин байна. Бага охин одоо 8 сартай. Хэний ген вэ? Тэр өндөр одоо хэний? Манай аамаа байх л. Тэнгис ах чаас өндөр шүү дээ. Би ч 86 шүү дээ. Гэтэ би ч удамдаа бол хамгийн амхан байгаа одоо. Тэгвэл танаа ген шүү дээ. Угаас өндөр Би гээ. аавын талын гэн л. Ер нь мөрд орж байгаа чи хэр өндөр байсан? Надаас өндөр байсан шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Манай аав надаас өндөр. Аавын дөрөс ах надаас өндөр. Аавын хүүн одоо нөгөө Бээжинд үүдэг Бадрал гэдэг нөгөө мяты төлөөлөгч байгаа шүү дээ. Надаас өндөр шүү. Тэнгис ах чи нэр мөрд орж байгаа ач лөө. Том ач. Тийм шүү дээ. Тэгээ шууд утгаараа хааны удам штэ. Тийм хааны. Жанжин малгай аавна. Тийм шүү дээ. Тэнгис ах чи нэрээ хааны удмын юм шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Гэх тэгэл атлист нийгэм тэгэл тоогооч болчих юм да. Хааны ажил үйлчлэхгүй. Гэхдээ та тэр өөрөө тэгж яриад. Таваач гэдэг чи өөрөө маш нарийн тийм зөвүүн үнэхээр амар мэрэгчлээ. Тэгтээ нэг асуулт байна л да. Та таваач Ерөнхий сайд болгоор шүү дээ. Таваач юу исэн бэ та? Би юу төгөл рүү байсан. Нэрээ. Би чинь төгөл рүү доор өссөн байхгүй. Тэгээ би чинь анх нөгөө нэг Оросууд гинт буцсан шүү дээ. За тийм. Тий, юу ч боллоо нөгөө нэг 90 Горбачов Хаал мэдж байгаа шүү дээ ах. танк манкар танк манкар нөгөө нэг цагаан ордон руу чинь буудаж муудаал нэг амар юм болоо. Тэгэл бүх одоо энэ нөгөө Оросууд чинь зөвүүн гарууд чинь бүх нөгөө өөртөө хараад зэргийн баад маад бүх юм тавьчихсан. Манайх нэг өдөр 2 хоногийн дотор бүх техник мэгнийг хаяал бүх цуцаасан шүү дээ. Буцсан байхгүй. Яг тэр үеэр чинь нөгөө би ч нөгөө 23 дугаар сургууль Орос сургууль бацаан байсан. Манай бүх багш нар Орос морс. Тэгэл ингэсэн чинь нөгөө нэг аав ихч нөгөө пошт амьдардаг байсан. Чи нэг хүүхд хулгайн болголоо нааш нь явна. Тэгээ би жинхэнэ нөгөө нэг юм артчилсан нэг юм социалист нэг татсан. Өглөө тэдэн цагт гараа угаан тэдэн цагт өглөдрөөрөө хичээл бүр амар юм болж байгаа. Пост чинь ч нөө. Тий, 10 жилийн сургууль мөргүүл бүр урлагийн сургууль. Би мэдрэл мотор төгөлдрөөр ингэ татсан. Харих юмсаа. Таа чи тэгвэл хоол тогооч. Тэгээ дээрс нь төгөлдөр орж уяраад юм байна. Класс байгаа. Балцуул Хүүхдээ төрөөд байгаад аргагүй. Төрөгдөд байгаад аргагүй. Тэгээд хүүхдүүд төрөөд байгаа би ч хөгшрөөд байгаа гэдэг шиг. Тэнгис ах чи дараа жил 50 гэсэн үү? Одоо ингээд 50 үрж шээ. Одоо 49-ний жил 50 дээр нэг тань шиг байчаасаа вэ? Яаж ийм гялгар байна? Оливийн тас. Өөрөөс олив зэдгүүн тэр. Манай бүтээгдэхүүн гэж. Манай дэлгэр бүтээгдэхүүн. Манай Япон хүнсний төвд одоо яг тэр урт насруулдаг. Манай гап бол гэхдээ Тэнгис ахын насан дээр бол нэг иймэрхүү гялгар бол байх харш бай минь зэ. Мэдгүй би одоо яах юм бэ? харж ил вэ? 13 жилийн дараа юм байна. Юу одоо ч тэгээ ерөнхийдөө нөгөө одоо миний үеийг бод би ч одоо социализмын нүүр царай агч үзлээ. Тэ бүхэл юм үзчихэж байгаа байхгүй 77 оны үдчих.
Тэгэхээр одооны залуучууд болохоор ингээд хоол хүнс бүх юм байдаг гой сонголттой болсон. Би эрүүл амьдрий гэсэн өөрийнхөө бодолтой л тэр хүн амар гой эрүүл амьдарч болохоор болсон. Тийм тий. Бүх юм байна. Тухайн үеч бол хэцүү өс тээ баслаа. Талах маслаас өөр юм байхгүй. Ханд тийм зах чинь 98 онд сургуулаа төгссөн ч ёо одоо. Юу хэд гам бэ? 98 онд манай хүү төрж ирлээ. Чатаа хөөх. Тийм байх. За тэмиг даваа талаа ярих уу? Тэмээс. Хоол сайн идэг байхын даваа тал уу? Их мөнгө олж идаа. Сайн ихийн даваа тал яг нь ер нь ийм гой хоол хийгээд тэгээд нөгөө нэг хүнд өгөөд тий гой дайлаад гэх юм уу? Эсвэл гэр бүлийнхэн доо хийж өгөөд. Хэнийг дайлаад байна? Тэгээд хинд өгөөд. Краш яг. Краш та. Тэгэнгүүт ер нь тэгэл амар гоё байна гэл тэр махтаалын ер нь махтаалын муухай байна гэж. Тэр даваа тал юм уу? Тэр яг тэр даваа Тэг хотлоо яриад. Юу яач вэ? Наач бол даваа тал шүү дээ. Наач бол даваа тал шүү. Наач зөв гоё Намайг амар гоё хоол хийсэн. Наач бол даваа тал биш. Би тэгээд айгүй ажиргалтай. Тэг ийм даваа тал гэж яахгүй тий. За наач жоохон шаалт явчлаа шүү. Жоохон аашсан уу? Наач нэг шаалт байна. амар дараах ирчлээ тий. Намайг юм махтаал тэгэхээр би айгүй гоё байгаа. Давуу тал уу? Өөр таг болаачлаа шүү дээ. Давуу тал гэх юм бол яг хоо темэт эсрэг үснээ найрахад бас ашигладна тий. Яг хэлэх гэдэг шиг хэлүүлгээр ямар хэцүү. Эсрэг үснээ найрна тий хаа. Хоолыг давуу тал олон хүүхэдтэй болох. За. Тийм үстэй бро. Бро хэлээч. Дээд би Би чамаас сая. Тийм үү? Тийм ээ, юм нэ. Яагаад? Бодлоо. Чи шатараалаар нэр да. За эхлээд орж ирлээ яах вэ? За. Ер нь бол ингэдэг Хотлаатай хувцсын эрэгтэй хүмүүс ингээд ирчүүдийг ингээд ходоодоор модоодоор ингээд яг юм дээр ирчүүд эмэгтэйчүүдийн ходоодоор нь шүү. За, окей. Тэгээд амттай хоолнд дорхгүй эмэгтэй ингэж бол байхгүй. Аха. Эмэгтэйчүүдийн эсрэгээр нэг ирчүүдээсээ илүү амттай юм дуртай байдаг. Яг тэгж байгаа тий. Гой хоол игээл идэл нүдэн дээр бөмбөгээл гэдэг юм. Тэгээд нөгөө эмэгтэй ч Тоглоо мэдгүй. эмэгтэй ч ингээд эрэгтэйний юунд татдаг гэхэлэр нөгөө нэг өөрийг нь хэр тухтай ойлгож чаддаг эмэгтэй эрэгтэй өнд ер нь эмэгтэй амар тийм дуртай байгаад. Тийм үү. Гүн чи тэгэл одоо юу гэдгийг хорхоо ч гэсэн хулган ч гэсэн хүн ч гэсэн тэгэл дэлхийн амтын юм чинь тэр хүн таатай газар л үлдэнэ үстэй. Тийм ээ. Тэгш хоёроо надад нэг асуулт байна. За, Габилаас сумаар байгаа За. байхгүй дараа. За чи нэг гоё хэлээд гэхдээ за гэрт чи ороод ирлээ. За готлогоо тайл. Гарын нугааж өгнө. За гарын нугааж өгнө. За тэгээд ямарны хоолны дараалалаар явах уу? Би тийм өсөртөө олгоо. За, харин дараалмаар л байхгүй. Хутлаа. Үгүй байхгүй. За тэгвэл брогийн яг гэртээ хийж өгдөг хоол нь юу юм? За, юу юм? Best За, хоол. Гэнтэй байхгүй. За зүгээр яг окей би угаасаа эмэгтэйнтэй болцдог. Тэр нуухгүй. Тэр би тарихсан эмэгтэй байх юм бол мэдээж ихтэй чадалж харцсан тий. Окей тэгээд хэрэв би тэр манад болцохоор болох юм бол би ихлэ асуудаг байхгүй. Ямар хоолн дуртай юм. Окей паста ч юм уу. Суши гэх юм бол sorry би наата ч юм бол хийж чадахгүй. Арай өөр. Тийм суши бодлоо амар би хийж үзээгүй би наата ч чадахгүй гэдэг. Тэгэхээр яг ерөөхдөө дийлэх нь паста. 300 290 бол паста шүү. За. Гэхдээ ихэнх нь пастанд дуртай байт юм аа. Паста ажилт юм байна тийм үү? За. Тийм шүү дээ. Паста бол паста шүү. Тийм. Пастад ажилтдаг шийдэж шүү. За, окей. Пастанд дургүй эмхтэн ер нь ховордоо. Ер нь 80% нь барыг паста шүү. Тэгээд окей тэгээд паста хийх юм бол паста өгнө. Тэгээд алкогольны төрлийн юм ер нь юу уудын тэр чинь би чинь пив дуртай л шууд пив задаад гэх юм нөгөө дургүй байгаад байх тийм. Гоё юм тий. Тэгээд алкогольны төрлийн юм хэрэгэлдэггүй эсвэл юу уудын гэх юм бол пив гэсэн вайн гэх юм уу. Эсвэл шууд хатуу юм вотка. Хамаагүй тэр дуртай юм тэгээд бэлдээл тэгэл окей. Юм аагаал десерт хэдүүлээд нь тэгэл хамт юм аагаал. Яг ресторан шиг ажилт юм биш. Десерт нь чи юм шүү. Чадахгүй бол десертэнтэй намаа гэдэг. Намаа идчихэж болно шүү. Канон дээр гэж. Чор юм уу? Яасан амар юм бэ? Нэг ер нь бол тэгээд
хоол хийж чаддаг хүний давуу тал чинь тэр бол амар том давуу тал гэж би боддог тий. А тэгээд бас давуу өөр гэх юм бол хоол хийж чаддаг хүн ер нь бол хизээч юу хөгдөр өсөрхгүй гэж боддог байхгүй. Одоо юу ажилгүй болохгүй гэж боддог байхгүй. Зөв. Тийм. Жишээ нь одоо энэ зах зээл дээр бол нэг хоол хийж чаддаг хүн зөв захын газар ороод бэлтгэгч ч юм уу юу ч юм хамаагүй хийж чадна тий. Уусаа хорцсон мэрэгчлээ одоо нөгөө. Тийм. Ер нь тэгээд ажил хүн авах шир хүн олдох болсон шүү дээ. Одоо бүр тогооч бүр хаданд гэрсэн шүү дээ. Тогооч олд. Тийм бах тий. Өснөрий тогоочи одоо дундад цайлан одоо за окей. Ер нь юм эвтэйхэн нэг юм за би одоо албан тушаалыг нь бидэхгүй маа. Таних чинь ямар шеф гэлээ? Юу? Хэд шеф гэлөө? Хэд шеф. Ерөнхий тогооч л гэсэн үг. Тийм. За тэгвэл ерөнхий тогооч нэг юм дундаж ресторанд очиод хэд шеф хийх чадамжтай. Тэгээ хоол нь бас нэг тийм биш. Давгүй. Гэхдээ бас амар супер биш. Тийм хүний цалин одоо дунджаар хэд вэ? Нэг 6-аас 8 сая орно. 6-аас 8 уу? Тэг бүр сард 15 хоног гарна шүү дээ. 15 хоног. Одоо тогооч нар ч үгүй болсон шүү дээ. Нэг хоног гараад нэг хоног гараад нэг хоног амарна. 2 хоног гараад 2 хоног амарна. Тэгэхгүй л ажиллах. Тийм. Хүнд мэрэж ил. Эсвэртэй бас. Гэтэ хүндийн үед л үнэхээр. Миний үед бол тийм байгаа шүү. Чимээс өөрийн бүр эсрэг данхны чимээс өрөө сонсохгүй эсвэртэй. Тийм. Одоо ч юм бол тийм болсон шүү дээ. Одоо манай жинзинийх чих нялцангаа болоод байгаа. Загинчул үйл явч. Гэтэ яагаад тэгж юм? Стресстэй ажиллана уу? бас ачаалттай шүү дээ. Гэхдээ ачаалтаа л да. Тэгэхээр дээр үуч гэсэн ачаалгүй байсан гэж байхгүй шүү дээ. Гол нь ер нь нэг тийм үг даах ч юм уу. Ахмад настай өнөөс үг сонсох ч юм уу. Тийм хэд айгу тийм имзэг болцсон. Гэхдээ одоо зүгээр тэр нэг хоног гараад нэг хоног амардаг ч юм уу. Яг хөө тиймэрхүү зүйл нь бол зөвхөн арай жоох системчлэгдээд яг нөгөө хүний хөдөлмөрийг илүү үнэлдэг болоод тэгээд бас юу болцсон юм бол гэж боддоо шүү дээ. Одоо нэг хүн амрах ч юм уу те. Тэр талаараа бол байх байх. Яг хөө жинзээ бол угаасаа үг даах чадвар ч жоо хэцүү байгаа л та. Манай үеийнхний юу гэдэг бас нэр мэр байх. Миллениум. Millennial үеийнхч юу лээ. Millennial үстэй. Millennial. Бум чинь 60-д болоо явчихна. Тийм үү. Тийм. Podcast room-ийн хамтрагчаар Avandra бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Avandra-гийн оруулж ирдэг EcoFlow зөөврийн цахилгаан нөөцлөгчийн талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх гэж байна. Ямар нэгэн байдлаар тог тасрах эсвэл ийш тийшээ аялал зугаалгаар хөдөө гадаа явах үед за таны тогны асуудлыг зөөврийн EcoFlow за бүтэн шийдэж өгч чадах болно. За тэгэхээр энэхүү EcoFlow-ийн хувьд зөөвөрлөхөд маш хялбараас гадна чанга дуу чимээ байхгүй учраас за хөдөө гадаа ажиллаараа гэр бүлээрээ авч явхад хамгийн тохиромжтой аман найдвартай гэж хэлж болно. Тэгэхээр за энэхүү EcoFlow-ыг Avandra албан ёсоор оруулж ирсэн байгаа. За podcast room-ийн хамтрагчаар EcoFlow үргэлж тогтой бас тухтай. Бүүмэрч гэсэн. Амар нэр өгөөд хизээс тэгж жинзи минзигээ дууддаг болчих. Жинзи чинь болохоор 97 хүртэл 97-аас хойш байхгүй юу? Gen Z юм. Generation Z юм тийм. Тэгтээ Generation Z ч одоо 30 хүртэл шүү дээ. Харин тийш хөгшин хүмүүс. Тийм шүү дээ. Тий, Жинзи Минзи ч одоо тийм. Жинзи юу? Би жинзээ биш. Чи юм. Жинзи биш. Юу юм? Юу ахгүй. Танаа хүүхдэр дуусч байгаа юм байна. Том өгөр чинь дуусч байгаа хаа. Бид нар чи юу лээ? Millennial шүү дээ. Millennial ахгүй. Тэгээ манайх юу юм? Сатурн матурн. Тэрээ явцсан. Одоо нэрээс таа. Тэр чи юу лээ? Нэг юм бас байгаа шүү. Бага. Нэг юм байгаа. Хин тим заагаад өгсөн тий зовлонтой. Би одоо нэг дэлхийн дээр л нэг багш шүү дээ. За манай хоёр нээж нэг юм хийгээд байна те. Хин? Та хоёр Сургалт. сургалт хийгээд байна уу? Гой гой юм рилүүд яваад. Тэр чи ингэсэн. Яг сургалт ингэсэн чи нөгөө нэг одоо сайндаач биш гэх юм уу юу гэх юм нөгөө битгойн нөгөө дээр үес мэднэ. Тэгээд Япон яваал инээ тэрийгэл бас нэг өөр нэг ажил холбоотлоор манай Жапон бороод гэл угсаа дээр үес мэддэг хгүй. Тэгээд нэг ирсэн чинь дүүнийг өглөө сунааж унаагаал пост мост хийсэн байна. Өвөн чи бас сошиал медиа дээр бас орон зайд орж ирж гэнэ үү? 2-3 жил өмнө л дөө. Тэгээ манай тим чинь нэг хүн уухгүй юм хийнэ гэдэг чи одоо манай брогийн дагагч магч лаг болцсон. Бас та. Хөөе. Яшааш. Энэ тэнд очиж хоолмол амтлаа. Өргөө хоолмол шахацсан. Тэгээ борог уудсан байхгүй. За ер нь гоё ингээд тууштай бас бро явсан. Тэнгууд тэр чинь бас нөгөө нэг таанаас нь ингээд гоё болж штэ тий. Ахын шагнаа гэх. Ахын шагнаа. Хамтчлаг хийж. Тэгээд бид хоёр нөгөө манайх нөгөө Япон улсын төгөөд өгдөг. Тэм чинь нэг соус моос авахгүй манай иргэн таарлдаг байхгүй. Өш та хоёулаа гоё доо хоол хийл та гэл.
Тэгээ сошиалаараа хоёулаа гоё 2 пэйжээрээ гоё хүмүүст гоё хоол Япон хоол мол ингээл одоо юу гэдэг хийгээл. Тэгээ чи Япон мэдхийн юм чинь гоё юм уу нэр мэрийн би ч нөгөө ус хүмүүсийг хараач мэдэхгүй юм чи юу гэж чаа. Тэгсэн чинь манай нэр тгий хоёулаа гоё тийм хийж үзье гэ. Тэгээ бит хоёр нэг уцаар яриад нэг хэдэн нэвтрүүлэг яваад шүү бит хоёрыг нэвтрүүлгийн хүн зүгээр чинь нөгөө нэг ямар ч нөгөө байгууллагаа хамтраагүй зүгээр л манай сонирхлоо жор зааж өгдөө жор зааж байгаа хөө. Би бол амьдаа бас нөгөө Япон үнсний дэлгүүрийн нэг соосын ч гэсэн бас нэг хүн мэдээд аваасаа ч гэдэг юм уу. Тэнгүү тийм за тгий хоёулаа дүүл тийм хийгээ. Тэгээ манай гэсэн чинь ихнийх нь пост сая гараа явцсан. Тэгээ ямар ч нэг нөгөө бүүст хийж үзээгүй манай ирчээ. Тэгсэн чинь бит хоёр хийсэн чинь амар олон хүмүүс наачээс гоё санаа байна манаа байна. Жохон энгийн мөртлөө бас нөгөө хүмүүсийн өдөртмийн нөгөө хэрэглээнд байдаг хоолнд тэгээд тэ арай жоохон шинэлэгдээ. Нэг Итали маяг оруулаад нэг Япон хийгээл ээлжлээ явуулсан. Тэгсэн чинь хүмүүс бүр амар үзлүүс наа хоолыг чинь би бүр хийгээ үз. Тэгсэн чинь за дундуур нь за зүгээр хоёул байцаа дараа хоол мол биш гээд. Тэгсэн чинь нөгөө байцаа нь бүүн болоод бүх нөгөө нэг нэвтрүүлэг хөтэлдэг хүүхэн бүгдээрээ сандалдаж байцаа дараад бүр. Монгол улсаараа байцаа дарсан шүү дээ. Тэгээ өөр ирээд тэгсэн чинь тэр бит хоёрын хийдэг байцаа зүгээр симпл ахгүй жоохон Европ маягийн дарчихгүй нөгөө нэг юм одоо нөгөө байцааг бүр ялзруулахгүй фрешээр нь шоржгонсон гоё тэгж идэг лимон мемонтой гоё ингээд идийгээд тэгээ хийсэн чи баахан инстаг одоо үрд би энийг иддэг хөөрхий тэнгууд нэр би бас баярлж байгаа юм чигүй тэр чинь амар хэрэгтэй байхгүй С витамин амар их баялаг байна бид нар чинь хүнсээрээ гоё авч чадахгүй байдаг байхгүй тэнгууд хүмүүс чинь тэрийг хийснээс хойш байн хоолн дээр идэж чинь амар гоё байна изи юм хөтө өөр амттай байна гэдэг тэнгууд манай хоёр ч урамшицсан хөөе за хоёул ер нь энэ хүмүүс сургалт хий тэгээл та. За чи Япон гоё нэг ресторан ажилладаг. Хүмүүс гэсэн өөр жор гэдэг бас нэхэд байсан байхгүй. Гэхдээ бид хоёр хоорондоо ярьж ингэж хийдэг нэлээд их хоол хийсэн тий. Тийм. Энд дээр бол бид хоёр ямар тийм спонсор байгууллагатай хамтраагүй байхгүй ерөөсөө. Тэгээ бид хоёр сургалтыг бодоод за чи төдрөө Япон хоол сайн мэдх юм чинь Японд ресторанд нь галтгоонд нь байсан юм чи бас нэг арай өөр шүү дээ тий. Тэгээ ашир өөрөө хоолны обита. Би яг Итали хоолороо гэх. Тэгээ хоёулаа нэрээ бодоод за ер нь хоёулаа 5 5 6 6 тий Япон Итали хоол хий. Тэгээ манай сургалт хамгийн гол нь бит хоёрын тэр сургалтанд орсон хүмүүс бүр амар хаппи, бүр амар гоё бүр юм гоё хүүхэд чиг тий. Хаста манай хоолнд хийсэн жаана багш аач. Энэ ямар басан бэ? Бараг манай хоёроосоо гоё хийгээд байгаа байна. Тэгээ гол нь нөгөө галтгоонд нь шинэлэг тэгээд амар хаппи. Тэнгууд нь бит хоёр дахь сизнэ хийгээд одоо байж байгаа. Тэгтээ энэ амар хямдхан шүү дээ. Нөгөө анх нөгөө нэг сургалт хийсэн чинь бүр гайхаад энэ догооч тийм 30,000 төгрөгөөр хоол заах юм. Яа заах юм аа. Өнөөдөр нийгэм ч юм уу ямар хэцүү байгаа лээ тий. Одоо би бодоод байгаа бүр 20,000 төгрөгөөр байсан ч болж байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдэг хүн 100,000 төгрөгөөр 150,000 хүний амьд янз янз л байгаа ш. Тийм ээ. Тэрнээс 10,000 төгрөгийг гаргаад өгөх нэг өөр тий. 600,000 төгрөг гаргаад өгөх нэг өөр байхгүй. Тэгтээ бол яг хөө зарим нэг юм коммент дээр ч та нарт ямар тэнийг сошиалар дүүрнэ хоол чинь байх чинь YouTube дээр л үзээж YouTube ороо үзчих. Тэгээд тэр орж байгаа хүмүүс болохоор яг хоол хийж үзмээр байна. Тэр хоолыг Монгол газар хүрсэн дээр буулгаад за энэ алдартай энэ сүмсийг хийхэд энийг хийчүүл ийм болдیں۔ Энийн оронд ийм хийч болно. Гарын дорх материалаар ингээ хийчих юм гэж. Тэрийг YouTube заахгүй шүү дээ. Гэхдээ бас YouTube дээр байгаа ч гэсэн бүгд бас англи хэлтэй юм. Байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг жоохон бас өөрчилж байгаа байхгүй. Яг 100% Итали хоолнууд арай өөр болгож молгоо. Жаа монголчилсан байх та. Тийм. Тэгвэл орцууд нь олдохгүй. Хүрсэн дээр буулган зарим орцон монгол хүн таалагдсан. Маст яриад байна шүү дээ. Маст таалагдахгүй. Та чи одоо би бол ингээд ерөөсөө огт хоол идэггүй өнцгөөс мэдэрсэн юм а та хоёр хэлэх үү. Жишээлбэл шүү дээ. За яг саяны ярьж байгаа шиг хаа сайгүй л хоолны бичлэгүүд байгаа. Ухаад үзэх юм бол одоо бүржил уугай хоолнуудыг хийх хаа сайгүй л байгаа одоо тий. Гэхдээ нэг юм тэнгис ах зааж ийн гэхээр энийг үзчихье. Тий. Энэ нэр аягүй айтайхан юм хийж байгаа шүү гэдэг тийм юм тал тухамсар тийм орж ирж байгаа. Тийм бас байгаа. Тийм бол ялчгүй байгаа. Нэг юм тийм дотн. Тийм дотн хүн байна гэдэг чинь юм өөр байгаа байхгүй тий. Тэнгүүд тэнгис ах ч одоо бараг 30 жил худалж байна тий. Тийм шүү дээ. Зургт дэлгэцээр одоо хоол хийчихлээ шүү дээ. Намаагүй бацаан байх хоол хийж чаддаг байхад л хоол хийдэг байсан шүү дээ. За бараг л яг 2000 чи хэдэн оноос хойш юм? Яг 94 оноос хойш. Тасралтгүй 970 хэдэн нэвтрүүлэг хийсэн байхгүй. Яг эфирээр цацсан. Тэр нь балбад тоо вэ наадах. Бараг 1000 биш үү? Тэгээд нөгөө 970 хэдэн дугаар нь хоолны одоо юу гэдэг хичээл дугаар шүү дээ. Нөгөө телевизээр гарснаар. Тэрнээс бус нь одоо өөр сошиалх байхгүй юм уу? Янз янз юм. Уггүй сошиалч би айгу сүүлд хийсэн байхгүй.
Тийм байна. Сошиал сүүлийн 3-4 жил хийж байгаа шүү дээ. Тэрнээс бол дандаа телевизээр яриад байсан байхгүй. Ямар сайн дээр бэн намаа таарч ТV банзаал гэж юм. Нөгөө CD-гээс гарангуудаа боловсрол ТV гэдэг дандаа нөгөө телевизээр дээр явцсан гэсэн ТV банзаал гэж. Тэгээд энэ тэнгис ахч тэгдэ айгу сонио. Ингээ би тэнгис ахын надад нэг хоол хийдэг 2-3 нэвтрүүлэгт нь орж ирсэн учрал дээр. Тэгэл очингууд нэг юм 15 минут нэвтрүү үчээстэй ингээл болоо ингээл гарангууд нэрэл ингээл болоо маань. Тэгээ яг нөгөө төр нь ингүүд хүн амир юм хийчихэн заяа би. Тэгэд мэдгүй би харин тэр нэг юм хоолыг нэг гартаа оруултал нь хэд хийх үү? Уу ер нь тэгээд шинэ хоолыг ямар хоолоос шилтгаална. хийж тэгэл шууд амар перфект боломж байхгүй. Ер нь нэг хоолыг олон дахин хийх тусмаа тэр бүр гоё л болоод байдаг. Миний хувьд бол тэгдэг. Нэг хоолыг гартаа оруулах юм бас амар чухал байдаг. Тий. Тэрнээс нэг бичлэг үзээд тэрийг дуурайгаад нэг удаа хийгээд тэр бол эзэж төгс болохгүй гэж боддог байхгүй. Гэхдээ санжаа зөөлөхөд тийм нэг үндсэн орц гэдэг юм үлээд байхгүй. Талах гэл байна шүү дээ. Ер нь талхны үндсэн юм ингээд мэдээлэл авч тэр цаашаа 30-40 болж үржиждэг байхгүй. Янз янз даалгавар. Үднтэй даалгаварлна, сүйтэй даалгаварлна. Гол нь тэрийг араам ингээд босгож байгаа юм юу вэ? Үндсэн 3 юм л байгаа байхгүй. Гурил давс дороож уус. Тэрийг л тааруулаад чадчихад чи цааш нь болгоо. Чи тэр сүмс биш үү? За red sauce гэж бодъё л да. Томаттай сүмс. Үндсэн нэг юм олд нэг фэшн загварыг мэдээд авчихад чи тэрийг амар гоё болгоод олон үржүүлдэг байхгүй. Махыг ингээд 100хан шарахад үндсэн нэг юм орц байгаа шүү дээ, тий. Тэрийг мэдчихэд дараа нь дахиад ингээд баяжуулна гэсэн. Пастаг яах вэ гэхээр гомингийн эхлээд амар сайн чандаг байх, чанаас урцсан байх хэрэгтэй. Тэгээд дараа нь одоо олон сүмс байгаа шүү дээ. Сүмсүүдийг юу нь яаж босгодгийг гэдэг нэг шатарааллыг нэг мэдчихэд амар амархан. Би одоо нэг бизнес ухаанаар харахаар ингэж санагдаад байдیں۔ Одоо нөгөө нэг юм salt юу лээ тэр шиг чинь? Salt bay. Salt bay шүү дээ. Salt bay жишээлбэл яг ингээл махан амар гоё хэрчээл дээр нь ингээл дуусгаал тэр одоо өөрийнх нь имиж болчихлоо шүү дээ, тий. Тэрэн шиг одоо Монголд ийм хоолтой холбоотой рил юунууд хийдэг залуучууд яг ийм дагнаад тэгээд одоо бас нэг турк нэг нөхөр байгаа шүү дээ, амар гоё. Тийм. Ингэж хийдэг. Тэр мэрчин жишээлбэл ингээд нэг юм яг нэг тийм нэг юм гоё будаатай хуургыг нэг юутай югдөглээ. Өгөөсөйтэй хамт хийгээд тэр нэг юм тренд болоод дотроос нэг юм ингээд ялз болцсон мах гарч ирдэг штэ тий. Гаднаас нь ингээд зөгтөг. Тэр үнийг анзаараад хахад нэг л юм аягаад байгаа шүү. Нэг имийг л олон төрөл болгоод байгаа шүү. Тэр нэг өгөрцгээд байгаа юм чи юм навчихгүй одоо байцаа шиг. Тэр өгөрцөө. Тэрэн дотор ингээд бас нэг орооцсон юмнууд байгаа шүү. Ингээд тавьчихсан бор. Тэр чинь ороогоод нөгөө ингээд иддэг юмуд байгаа. Тэнгүү тэр хүн болтой нэг пилав те плов стайл опши хоол гэдэг. Тэгэл тэрийг янз янзаар л хийдэг. Өнгийн өөртөө л ингээл хийдэг. Харин тэрэн шиг зүгээр Монголд тэгж хийгээд тэрийгэ ресторан нэвэл нэг юм амар гоо амжилттай болох юм шиг зүгээр санагдаад тийм. Тийм юм бэлэн модель байгаад байгаа юм шиг. Ер нь монголчин өөрөө нэг махны орон өөртөө бас мах иддэг хүмүүс махыг аягүй сайддаг. Тэгээ манайд гоё тийм грилийн махны газар л нэгдмээр байна. Тэгэхээр зөндөө нээсэн шүү дээ. Нэгдэл оролдоод бас болохгүй л байна. Ер нь бол яг нэг юмараа дагнсан. Одоо шилбэл Японд бол яг юм рамен бол рамен л газар. Тэнд орон спагетти паста өдр байхгүй. Рамен бол рамен хятад хоолных бол хятад хоол тий. За эсвэл яг Европ бол Европ ингээл байдаг. Тэгэл оронгууд менюн дээр манай монгол шиг ингээл 2 3 4 утсан меню ол байхгүй шүү дээ. Тэгэл яг ингээл дагнсан юмнууд байна. Тэнгүүд чинь тэрнийх нь нөгөө амтан тэгээд тоогооч ч гэсэн яг тэрүүгээр мэрэгсэн тоогооч нэрж ажилтдаг ч юм уу. Яг тийм байдаг. Одоо тэгэнгүүт би ч гэсэн ер нь одоо хэрвээ өөрөө яг тийм юу рестораны салбар руу орё гэх юм бол яг нэг юмараа дагнуул амжилттай явах юмсан бас яг санагдаад байгаа байхгүй. Яг одоо шийдвэл сэндвич байл сэндвичээрээ будаатай ургаараа гэдэг ч юм уу. Эсвэл нэг гомдо шилбэл гомдо шилээр. Тэгэх юм бол яг юм зах зээл бас байгаа юм шиг санагдтыг. Тэр ч гэсэн ингээ хөгжөөд одоо нэг юм 1000 хийгээд байвал бас нэг гоё улам гоё болол тээ. Анхны консенс модельэл гоё гаргах л хэвээр. Би одоороо нэг манай Монголд ингээд нэг ичдэг байхгүй. Ичдэг ч гэж одоо манай тоогоочцоос л болж байгаа л да. Гадаад хүн ирээд Монголд ирээд одоо юу гэдгийг тэр морин хуур байна уу? Тэр амар хөөмилж гин үү те? Тэнд одоо юу вэ нү? Тэр бол ер нь хоёр дахь ажил байхгүй. Тэнгүүд манай энэ одоо нөгөө аялал жуулчлалын яам гэдэг шүү дээ. Тэдний юу руу одоо мөнгө цацаад яадаг вэ гэхээр нөгөө л нэг ардын дуу бүжиг те. Нөгөө нэг юм жүжиг мүжиг те. Монгол хаамаа гэл. Тийм юмдаа л мөнгө өгөөд. Тэнгүүд яг хүнсний салбарыг хайцсан байдаг байхгүй. Бас тийм шүү те. Ерөөсө хайц бүр аль нь ч хайц уулсан ч хайцсан. Тэгээ нэг хідэн ийм
манивэтийн нэг юм олон юм ярьсан тоогооч нар байдаг. Бол манайд юм ихлэр болдгоо. Гэхдээ энийг юм одоогийн ер нь жоохон урт зэрэгдэж байгаа. Тэгээ гадаад хүн ирэнгүү танаа үндэсний хоолыг идэв гэдэг. За магадгүй аэропортоос аваад шууд хөдөө явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөө бургондоос уулгаад нөгөө өөрхий солонгосчуудыг хэсэгчүүлээл замдаа хоолны газар зогсонгууд нарийн мах уурга. Ямар амар газар хөдөөж байгаа мэдчихэж тээ. Би нөгөө хоолны газар амар гээгүй шүү. Хоолных нь одоо юу гэдэг. Жарыг нь шүү одоо меню тий. Тэгэнгүүт нөгөө мах гурлаараа л юм хийгээд. Тэгэнгүүт тэн тог байгаа заяа. Тэгэнгүүт махаа хөлдөөж болоод байгаа мөртлөө ногоогоо хөлдөөж чадахгүй. Ялдарч нэг авдаггүй. Тэгэнгүүт бид нар яадаг вэ гэхээр тэр нөгөө гоё шимдэжилтэй бөөринки байцаа майцаа. Нарийн ногоо. Уландаа гიშгц үнгүү болгоцсон. Тэгэнгүүт Японд яаж ийн хамгийн өдөд утмын идэх хэвээр бөөринки байцаа. Одоо манай монголчууд идэх байгаа бөөринки. Тийм үстэй. Өдөр болго идэх хэвээр. Яг л чиний бие цаан гэдэг. Өөр тэр брокколи цэцэг байцаа майцаа ярихгүй. Тэр бөөринки байцаа л яриад байгаа. Тэгвэл манайх ингээд намар болонгууд нэг ачааны машин дээр хүн авахгүй эсрэг ялзраад дуустдаг. Тэгээд хамгийн амар нь тэр манай хоолны соёл байхгүй. Тэгээ хөдөө ачингууд нэг амтаа халаад татсан чулууж ихээл тэрийг хааглаад. Бүр амар тэр бол бүр амар зөв каннибалын одоо нөгөө нэг бидний жоохон багт Африкийн нэг юм харуу цагаан арьстай хүнийг барьж аваад зүсмэсээ зүрхнээ суулгаад байдаг шүү дээ. Яг тэр шиг аим шиг юм байгаа байхгүй. Ямар амар юм бэ даа. Үнэн шүү дээ. Тэр хоол нь ерөөсөө гоё биш тэр га. Манайс бол гоё байж болно. Тэнгүүд тал талд очигод ингээд ясналж байсан. Тэгээ амар юм хар хүмүүсээр тэр хүмүүсээ барьж мараал. Тэнгүүд тэр соёлтой хүмүүс чинь тэр хээрийн тэр аимчин кошмар байгаа. Ялангуяа тэр яг боодгийг бол би ойлгоод байгаа. Яг ингээд нөгөө нэг натуралаар нь хийж байгаа байхгүй тийм ямааны бод. Тэр бетон дотор хийдэг бол зүгээр кошмар байгаа. Бетон өнгөрүүлж исэн дотор махыг тэрийг өнгөрүүлээл тийм. Тэгэхээр энийг манайхан бас арай жоохон юу ямар байна. Тэр хүмүүс чинь тэр амар манай Монгол мах чинь дэлхийд байхгүй одоо нөгөө нэг фри рейнж одоо нэг юм тарчиг нөгөө нэг говь хэрийн лаг хүчтэй өвс иддэг амар витаминлэг амар илчтэй бүр тэдний амьдралдаа амарч үзээгүй тийм хүчтэй мах байхгүй юу. Тэгээ амар үнэр танартай. Тэгээ угааж хэрэгэлдэг дээрээс. Цэвэрлдэг. Шууд цус мустаан ингээ хийдэг. Тэгэнгүүт манус чинь хэдэн зуун жилээр тэр махыг хийдэг. Бидний бие яг герман хүн хэдэн зуун жилээр гахаа мах идж байгаатай адилхан тэр хоньны мах цахыг чинь задалдаг тийм тогтцсон байдаг байхгүй юу. Одоо герман хүн бол одоо бид нар германчууд 5 хоног гахаа мах тэр ухаан алдсан үстэй. Бурхан мөн үнэрийн чамчдаг байл. Тэгэхээр герман хүн бол тэрийг бүтэн 5 жил эдсэн ч яахч байхгүй. Тэр биенд татсан байна шүү дээ. Тэгвэл тийм хүмүүс нөгөө амар хоньны махаа идэх. Нөгөө хиний нөгөө идрэл нөгөө нэг тэрний яриад идэг тэр гэдэг яг тийм байгаа. Тэгэхээр манайх нь өөрөөсөө одоо энэ ялангуяа тоогооч нар аялжуулж явж байгаа хүмүүс гоё зохиомор байхгүй. Би гол юу хэлэх гээд байгаа юм зам зургийн цайны газар минь ээ. Одоо зөвхөн болохгүй надтай хамтраач хамаагүй би үнгүү ч гэсэн хамаагүй та бүгдийн минийгүү чинь сольж үгүй. Амар гоё ногоо 50% ногоо 50% магцах бололтой тийм үстэй. Тэр мөн хөлдөөсөн төмөс луун хэрчээд хөлдөөгчөндөө махныхаа хажууд хөлдөөчлөлтөө. Тэгээд тэрийг гоё чанаар ногоотой шүлмэл яага байж болдгоо. Нэг амар залахгүй. Мах хэрчингуудаа 2 сармас шидэнгуудаа нөгөө нэг жигэнсэн гурил байгаа шүү дээ. Тэр их гурил жигнээ хэрчиж тавьчихсан заяа. Тэрийг шидлээ гурилдаа шүл. Усгүй шарлаа цөв ингээл цөв мөн хүн амар амттай заяа. Яг ингэ бүдүү ихч сууж идэг. Тийм. За ямар хоол вэ? Ямар хоол байна шүү дээ айтар гин. Тавч тавчтай тий. Тавч мааск нь бүр ингээд өнгө нүр хад жолоо шиг болцсон тий. Цагаан өнгөтэй. Тэгээд тэр цааны оймс нь ямар ч өнгөтэй байгаа. Энд чинь бол бодоо ургасан зүгээр бах бодоо хоёр. Тий энэ чинь бол аим шиг трагеди байхгүй юу? Ямар гоё түүхтэй ямар гоё уус үлээ. Тэгээд тэр гэл нөгөө миний ярьдгаар нэг гуанз гэж өчи хоёр талд дахиад гуанз энэ гуанз гэл түүх меню нь адилхан. Тий энэ гоё орхог боодог эдний гуанз нь байл та. Тэр нь бол тэр гоё юм махцах шаардлагатай. Энэ нь гоё ногоотой гоё байл та. Тэгээ манайхан жаараа маха хөлдөөж болоод байгаа мөртлөө сэтгүүнд нь юу гэдэг вэ гэхээр нэг шуудаа гурил, нэг шуудаа цагаан будаа ингээ 2 3 гулуу цанны мах багт болчихно гэдэг тийм сэтгүүд байхгүй. Гэртээ ч гэсэн тийм. Энийга чанаад ид чинь ураг дээд чинь будаатай ураг цөөвөн шүлдөө будаа ингээл яг нэг 5 уруу шиг ингээл ингэсээр байгаа 20 жил болцсон хүмүүс байгаа байхгүй. Тийм. Шимдэж жилийн дутагдaltaа. Тэгээд нөгөө нэг юм зүрх судсан бөө эмдгээр дөрөн тэр хүмүүс. Тэр чинь харахгүй ч чинь батарей нөгөө нэг юм батарей чинь ингээ цэнгэлэл ахлаар нэг юм кэсэлтэй гоождээ шүү дээ. Тэд чинь 100 муу мацаг барихгүй байгаа шүү дээ. Нөгөө төгөөл идэт байгаа. Тэг бүр хотын хүмүүс ч одоо нөгөө тийм болцсон нөгөө нэг. Малчингийн тэр нөгөө нэг гой нөгөө кето мето байхгүй болцсон шүү дээ. Үл зунгуу өдөөний үндэс мах чандаг болцсон. Тэгээ битүү өвчин зүрх судсан. Тэгэхээр би энэ цайны газрууд амар гой тийм ногоо могоотой юм хиймээр байгаа.
Би амьдралдаа нэг л газрыг амар магтдгийг. Одоо ингээд энэ нөгөө юу 90 рүү ингээд явдсан ш замын өдрөө. Одоо нөгөө Дорнговын замаар. Тэнгууд яг сайн шанд өнгөрөөд жоохон явангууд яг энэ колонкны хажууд нэг юм хоолны газар өгдөг. Лаг ингээд нөгөө хоол мол. Тинчээ байцаад оргоод. Супер. Тэгэл харангууд тэр орж ирж байгаа 10 хүний 7 байцаад оргоод. Гой зөөлөн тий. Тренд хоол нь болцсон тий. Би данаа тэр байцаад оргоо. Би баярлдаг баг. Яагаад энэ гой байцаад оргоо байгаа юм бэ? Тэр байцаад ургамар идэлтэй. 1 кг мах хийж байгаа 300 г мах игээд 700 г байцаа гэдэг өөрсдөнд нь ашигтай баг. Бид нэр жуулчдыг хөдөө оронд тэгэхээр ямар хоол идэж байгаа лөө. Өө кашмар бид нар зүрхэнд орж байгаа. Тий. Яг хорхог хийгээд өгөхлөөр ядж байгаад мах натаа. Амар хатаа. Хоргоож айтайхан хийчихгүй. Өлтөө хийж чадсан. Чулуун муулын дотор буутсан. Такс нэрүүсдэг л яа. Хорхогоо нэр яг өлтөө хийж чаддаг. Зүгээр давс перцээр цацаж өгөөл тэгэл нөгөө нэг зөөлөн болно хатуу болно тэр нэг хамаагүй яг нэг цаг 30 минут нэг болгонгуудаа тэгэл гаргацдаг. Махан тэг гаргаад ирэхэд мангархат. Одоо хорхигдсан гоё тэр тосмоос үнэр мөн баахгүй болох өндөр технологи байгаа байхгүй. Би өөрөө гайд үзсэн шүү дээ. Би араа италичуудыг аваад загасчд амчдыг аваад бацаан багтаа хоолыг хийгээд тэгсэн надад сайн нэг юм кейс гарч ирж байгаа байхгүй. Тэр ямар кейс гэхэлэр одоо манай нэг Завхан Brothers гээд саксны багч легионер тамирчтай авчирнаа. Харуудыг авчирлаа. За одоо харуудлаг нь шүү дээ угаасаа тийм. Тэгээд Америкууд ирж байгаа 2 Америк ирлээ. За тэгсэн чинь нэгэн цагаан олтон болж таарлаа. Веган болж таарлаа. За тэгээд тэгсэн чинь бид нар шууд танилцах аяллаа хийгээд тэрэлжрүүсээ авч яваад нүдэн дээр нь нөгөө хармаага боож идлээ. Нөгөө амар нэг үзсэн үү? Тэгсэн чи ваа тэгэл бүр ингээ нүдэн орой дээр гараа. Тэгсэн би ингээ араас нь авсч санжаа чи арай идэхгүй үсттэй гэж би очиж шууд шааж. Тэгсэн чи хин веган. Хин веган. Хин Элмор шүү дээ. Манай Элмор чи веган. Цагаан болтой. За тэгээ хамгийн гол нь бид нар ч юусаа танилцал маргааш нь амралтанд явж байгаа байхгүй юу? Сая лиг хэлгээс өмнө. Тэгээ явж байгаад одоо тэрэлж орох замч одоо ингээ бүх том сүлжээдлгүүрүүд байна. Одоо номин маа юу лээ? Бүгд байгаа. Яста бүгднгээр нь орлоо. За байдгүй юм биш үү? Цагаан хоолтонд тарах хоол байдгүй юм байна. Тэгээд за би салмон идийг нэ. Салмон байдгүй. Салмон ч ерөөсөө тэр том сүлжээдлгүүр дээр байдгүй юм шиг. Яахгүй шүү дээ. Хинж авахгүй юм чи. Тэгээд тэр бүр хотын төврөөс захичиж нэг юм салмон авчруулаад. Тэг аргагүй эрэхтэй салмон идэж байгаа. Одоо энэ цагаан хоолтнууд молтнуудад зориулсан одоо хүнсний сонголт байгаа гэсэн үг. Юу гэсэн үг? Гэхдээ манайх чинь нөгөө нэг магчин улс болохоор нөгөө тэр соёл нь нөгөө нэг гарч ирээгүй байхгүй. Яг хоо мэрсэр байдаг л да. Тэгээд одоо ч нөгөө нэг ийм эрүүл зугаалтын нэ тэрэг ер нь махаж болохгүй зүгээр махаддаг хүнийг аваачаад веган болохгүй л дайраад идэг. Бас нэг хэсэг хүмүүс байгаа. Тэгсэн мөртлөө өөртөө самбарын өмнө ухаалж байна л. Өтий тэрийг өөрөө бас мэдгүй байхгүй. Тэнгууд ингэж л нөгөө дулаан уур амьсгалтай нэг манайхан ч нэг юм алдаа. Одоо юу гэдэг хоол зүүч нэ тэрэ ингээл одоо юу гэдэг эрүүл зүүч гээл нэг янз янзын юмнууд ба штэ. Хоолны инженерч, хүнсний инженерч гээл маш олон мэргэжил байна. Тэнгууд тэд нар нөгөө нэг Монгол газрынхаа одоо Монгол хүнийхээ хөрсөн дээр буухгүй юм дээр байдаг. Вэс нөгөө Италийн, Европуудын нөгөө хүнсний нөгөө нэг юм багш нарыг одоо дуурайдаг ч юм уу тий тэдний зөвлөгөөг дагдаг ч юм уу. Тэнгууд тэр хүмүүс нөгөө өөрийнхөө улсын хүмүүст яриад байгаа байхгүй. Далайн төвшнгөөс нэг 10 м өндөр газрын амар гол дулаахан чиглэг тий. Манайхан далайн төвшнгөөс 1500 энгийн Улаанбаатар одоо 1300 зааж байгаа байхгүй энэ. Тэгэхээр тэгээ амар сэрүүн мангар нөгөө чиглэг биш миш. Тийм хүмүүс юу гэхээр тодорхой хэмжээний малын гаралтай тос заавал гэдэг хэрэгтэй байхгүй. Тэгжиж бидний арьсанд юм вакуум үүсдэг байхгүй. Дотор чийг гардаг шин гаргадаг. Одоо ингээд дөрүлээ бэж явал эхний 7 хоног зүгээр ингээд тос гардаг үстэй арьснаас. Тэгэл тэгж байгаа нэг гайх болдсон шүү дээ. Тэр чинь нөгөө хүний бие чи адаптац орж шүү дээ. Арьсаа онгойлгож байгаа байхгүй. Хамгаалах юм байхгүй болсон. Чиний чийг чин алд. Яагаад бид нар ингээд байн цай уугаад байн зүудэ цай дээр үед имэнер тэгээд үс. Ерөөсөө тэр нөгөө нэг шингэнэ нөхөд байгаа байхгүй. Тэгэнгүүт тийм хүмүүс чи өдөр болгон та нар одоо юу ногоо идмэд мах бити тос бити хэрэгэл одоо маасл ч юм уу оливийн тос идмэд гэдэг. Тэнгууд нөгөө хүн чинь тэжээлийн хурц төлөвлөлд орд юм байна. Чөмгөнийх нь тос нь багахгүй болсон юм л үзэрж байгаа. Тэр энэ нөгөө хаана амьдарч байгаа гэж айгүй чухал байна. Яагаад тэр эскимос чүгч нар нөгөө амтаалангуудаа тойрцсон ингэж ингээд нэг идэл бичлүүд явааддаг шүү дээ. Хэлбэрийн түүгээр идэл.
Тэр хүн чинь 100% одоо юу гэдэг энергийг буцалгуул 60% болно те. 100%-аар нэдэхэд бол түүхий хэдэн тийм. Тэр хүмүүсийн онцлог байгаа байхгүй. Яг л амар хүдэн газар амьдардаг хасах 50 градус амьдардаг хүн чинь маш өндөр илчлэгтэй байхгүй хүний бие чинь хамгийн мангаргаад дуусчих. Тэгээ загсыг түүхээр нэгдэн, шувууг түүхээр нэгдэн. Тэгэхээр монголчин бас яг тиймэрхүү хүмүүс байгаа байхгүй. Зунд нь зэрлэг халуун гэсэн мөртлөө амар хуурай, мангарах цаймаа байхгүй болдог. Тэнгүүд тэр Европын соёлыг монголчууд ингэж хооллол гэдэг тэнхтэй байдаг. Би бол тэрнтэй бол эртэр тэнгүүд надтай бас тэр зарим нэг тогооч нар тэгдэг нэгдэг. Зарим нэг социализмын үеийн хүмүүс. Тий, нэг хөгшин нэг юм балаа юм ярьсан хүмүүс зөндөө байдаг. Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлзөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээр онцлогтой мөн тухайн ойн гүний 12 төрлийн эмийн ургамлаар хийгддэг гэдгээр мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Надад одоо та гураас суухаар нэг тийм бас хүмүүст айгүй хэрэгтэй гэж мэдхээр. За та хэд бол одоо ингээд гой хоолны жормор яасан ийсэн помпа айгүй мэдэх баг. За би бол ер нь гой хоолыг гой хоол гэж боддог, их хоолыг их хоол гэж боддог байхгүй. Тэгэхээр та нэг ресторан дээр очиод за тэнд очиод тэдний тэр нэг хоолыг нийтэд үзээрэй. Тэр хоол бол хоол шиг хоол шүү гэд нэг гой хэлүүл аль рестораны ямар хоолыг зөвлөх үү? Би бол жишээлбэл миний хамгийн дуртай газар hotpot би ч гэдэг бүүлийн улаанфын 7 хоногт хийдэж ордыг. Тийм байхгүй тий. Тэгээ би бүүлд бол нэрээ ороод амар сайн юу ач чадсан шүү дээ. Хийж чадсан шүү дээ бүүлээ. Айгүй сайн буцдаг юм би. Айгүй сайн. Маски нөгөө баяр магна цөөгөн үсгэсээр тэр бол гоё зохиож байгаа байхгүй. Хүн бүүлд ороод хүн өөрийнхөө импровизацаар л хоолж байгаа. Тийм шүү дээ яг үнэ тийм. Би бол чил бүүлд орлоо яадаг вэ гэхээр эхлээд нөгөө шүлэн хадан одоо шүл загчдаг байхгүй. Тэнгууд нөгөө мах цахнаас нь гоё хийгээ шараад нөгөө чанаал өтргөн штэ. Тэнгууд махын гаргаад тавган дээр бүгдийг шүүж авангуудаа нөгөө өтргөн шүлэн дээр нь ногоонууд хийгээд ногоогоо авангуудаа хамгийн сүлд гурилаа дахиад авчиж байгаа. За тэгээ нөгөө маажаан цуу муу гэдэг. Чи эхлээд махаа маажаан цуутай ингээд ногоотойгоо идчихэж байгаа байхгүй. Тэгээ дараа нь тэр шүлэндөө нөгөө гурилаа хийгээд гурилын дангаар нь гоё идчихэж. Тэгээд хамгийн сүлд мангар амар пот суп болдог. Өтөрсөн. Тэрэндээс дураараа юугаа дүрнэн бүр. Саус шиг суп. За би бол гоё ресторан миний хувьд бол би ингэж бодож байна. За Монгол хоолны чиглэлээр манай алтан газар ресторан байгаа. За Европ, Медитерран кузин дээр бол яалчгүй миний хамгийн бест тэгвэл одоо Chojin Temple байна. Гэхдээ хаа ингээ алтан гацсны тэгвэл яг нэг хоолын онцлог. Нэг хоолоо. Тий яг тэр нь бол үнэхээр галзуу. Бууз нь үнэхээр гоё. Та хоньны мах дуртай бол хоньны мах, өхрийн мах өгдөг дотор гэж дотор сонголтоор. Окей. Очиж идэж үзье. Тэг. За өшөө. Тэгээ Chojin Temple байна. Алтан газраас миний хувьд бол яг зөндөө хоол байгаа л да. Тэгвэл хамгийн бест бол буузуудын буузанд бол тусгай технологиор хийж байгаа. Nice. Тэгээд яг Европ ресторан дээр бол яг миний хувьд бол одоо стейк ч юм уу тэгээд гой салат, малат, паста идэгүүл Chojin Temple ор гэж би зөвлөж байна. Миний хувьд ч тэгээд. Окей. My mind. За Chojin Temple дээр бол нэг шүү. Тий. Би бас юу вэ? Нөгөө нэг контент хийж авал мэдсэн юм л да. Хобли хотел гэдэг ярмаг дээр нэг хобли хотел гэдэг за шинээр тий замд нэг юм хар юм дорчтбол баригдсан үлээ тий. Мэдгүй хар үлээ. Тий хараа басаад нь үлээ. За ямар хобли хотел гэдэг байгаа ярмаг дээр. Тэгээд тэнд Chabi ресторан гэдэг байгаа. Тентхийн бууз. Өрөмтөө тийм бууз. Өрөмтөө бууз. Буузны дөрөв мэт юм уу? Тий. Зөө. Тэгээд ингээд амар сонирхолтой сонсогдож байгаа. Тэгээд идэнгүүд бас амар гоё. Тэгээд тэр цай маань цайнаас амар гоё. Ааруултай, өрөмтөө, борцтой ингээд. Гой цайтайгаа цай гоё шүү тий. Эсвэл хааш цайтайгаа. Би бүр цайн амар. Ингээд та нар Монгол хүүхдүүд мэрэгдээд байгаа байхгүй юу? Үгүй тийм шүү дээ. Монгол төрж байгаа хүүхдүүд байна шүү дээ. Тий. Ямар санд одоо тийм арай болоог байна. Sorry. Тий, ер нь гэхдээ тэр л байна. Тий. Тэгээ надад ч нэг зовлон юу шүү дээ. Одоо ингээл нөгөө нэг ресторанаар ингээ би нөгөө очиж нөгөө бичлэг хийдэж штэ.
Тэнгүүд ингээд нөгөө нэг мэдээж тэр юм чинь маркетинг хийх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ борооч биш л дээ. Гэтэ ингээд наман очингууд чил ингээд хамаг гоё гээл одоо нөгөө нэг head chef гэдэг хүн нэрцэн тэгэл ахлах байгаа ч ингээд хийгээл хамаг гоё байгуулсан ба штэ. Тэгэл бидний намтлал үнэхээр л гоё юм чинь. Тэгэл гоё би хоёрдугаар тэгмэл би ямар ч хоол голтгүй байхгүй. Би эмээ өдөр өссөн болоо штэ юм уу хоол гол нь хоол үрдэн гэсэн юм байхгүй яг тавхтай болоод. Тэгэл аюу гоё. Тэнгүүд дараа нэг бэлгээд авчихгууд чинь нөгөө хүмүүс чинь очсон чи юм байгаагүй, парц нэм байгаагүй, амт нь юм байсан гэл. Тэр бол хэцүү. Тэр яг тэр дасан зөгцтэй дөө байна. Тэр үгээс дасан зөгцөө байхгүй л дээ. Тэр чинь чи тэр буузанд гоё, чамд гоё байгаад байгаа шүү дээ. Магадгүй өөр юм бас тал. Тий, бас тий амт ингээ зөрөх юм байна тий. Тэгэхээр бас нөгөө контент нэр бас бүр инст үнэхээр гоё юм байна гэж бас юм. Чиний рекламцсан тосыг авсан чинь тэглээ. Бас нөгөө хүмүүний амт нь өөр тэгээд бас тэр нөгөө ахлах тагаач нь байхгүй quality ингээд бас ондоол гэдэг юм. За өөр. За хоёрыг хэлчих. Нэг бас арай юу юм бэ? Арай зөвхөн байна уу те. Арай зөвхөн юм байна. Яг нэг үнчээр хэлээрэй чи. Тий. Юу гоё. Япон хоол бас гоё. Тэр юуных гоё юм бэл нэрээ. Тантай би нэг газар уулзсан штэ. 120-ийн Ямахатай барьжүүлээ. За тий. Тий. Тэнтгийн Япон гоё юм бэл. Оо чарт нэр нь юу лээ? Сушичи. Тий. Тэр чи яг Япон гэж хэвдэ. Зөв. Лаг тоо. Тэнтгийн яг тэр сүүл тэр темпура сабайц. Тэр бол үнэхээр байсан. Яг жинхэнэ Япон хоол амсч үзээгүй л тэр сушичи гэдэг ресторанд орж. Тэр яг л тэр ерөнхий тоогооч нь өөрөө энэ Японы том элчингүүд үүд шүү дээ. Одоо элчин сайдууд явдаг шүү. Тэрийг дагаж явдаг тийм шеф байхгүй. Яг 100 Япон хоолол энэ. Тэгэхээр яг жинхэнэ Япон хоол бол тэр гоё юм. Суши чи гэсэн үү тий. Одоо нэг тэмээд шин эзэмтэлтэй. Тий. Тэд нар чинь яг л нөгөө нэг яг Япон хүн тийм зарчим хийж байгаа. Энэ загсаар хийвэл болохгүй. Чи ийм байна. Ийм удагаар болохгүй. Заавал ийм Япон удагаар хийнэ. Тэгэхээр чинь жижигхэн нюансан дээр хүн анхаарч байгаа чи яг л 100% Япон л хийж байгаа. Зага. Одоо л яг 3 л газар байна. За цойчин бол стейк энтрээр угаасаа ярих байхгүй байх гэж бодож байна. Монгол хоолоор бол нэг алтан гац бол нэг яриад байх байхгүй байх гэж бодож байна. Яг миний орж идсэн л газар ч тийм. Тэгээд солонгос хоол гэх юм бол нэг юу штэ. Би ч бас солонгос хоолнд дуртай. Би бас дуртай. Маа найз нэг холонгийн нэг ганагийн. Тэдний бас гоё. Хаанаа. Нэгдүгээр сургуулийн урд. Twin Tower. байдаг. Тийм үү. Холонгийн нэг жижигэж нэмг 17-гийн жижиг ганаа гэдэг тэр хоёр залуугийн студио бол нэр гоё шүү дээ. Тэдний солонгос хоолнууд нь үнэхээр гоё. Тэгээд дээрс сервис амар сайтай. Twin Tower чи хууч юуна байлуу? Тэнцэж юуна байсан юм. Юуна байгаа. Яг өмнө нэг солонгос юуна биш нэг юуна байсан. Юунад ороод юунагийн дараа нэгцсэн. Юунагийн яг байршилтдаг гоё. Тэр шеф нь солонгос юм уу? Шеф нь мэдгүй тэр шеф нь мэдгүй. Одоо гэхдээ нэг юм ресторан дээр чинь амт байгаад тэнгууд яг нөгөө үйлчилгээ гэдэг сервис гэдэг юм чинь амар баг 50 болоод байгаа юм. Тэнгууд одоо миний жоо коммент дээрс үйлчилгээ нь амт нь бол байж. Үйлчилгээ муу юм байлээ гэд хүмүүс муусгал төрөө. Би бол наадах чи эсрэг юм бэл. За хүсний үйлчилгээ тэр ороод нэг хэрэглэгч бол хаамаа гэдэг тэнэг сэтгүүгээ манайхан болмоор байна. Биш яхаа. тий. Амар би хэрэглэж хаа гэсэн үгдээс яриагүй. Бүр амар орк наадсан. Хэрэг чам биш дээ. Ширэмэрэг яваа. Өдөр чинь тэгтээ нэг ийм гол цэвэрхэн гой амттай тэгэл тэрний очоо заавал бүхэлдээ тонголзох шаардлага байна. Үгүй ээ бүр ингэж. Цайны газар орчод хаамаа болчихлоо. Зайлраад тань. Зайлраад зү. Юу тэр нь ястай эсрэг саналтай. Бүр ийм амар хүн. Тэр лакшери тэр одоо юу гэдэг амар 5 хотод зорч буудал дараад үнэхээр тэрийг амар их мөнгө төлөөд тэ өөрийнхөө хаамыг болгодог газар байгаа шүү дээ. Байгаа шүү дээ Монгол. Тийм газар ордог солиорох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нэг цайны газар орж ирчээд бууз авахтаа хэрэглэж хаан гэдэг. Ийм тохиолдолчсон байгаа. Гэхдээ наадах чи ойлгож байна. Ойлгож шүү дээ. Байж чи 50. Яах гэдэг наа. Тэгвэл ингээд байна. Үнэхээр тийм одоо үйлчлэгээний салбарт дөнгөж ажиллаж байгаа ч юм уу ямар ч тийм холбогдлого тийм зөөгчнөр бас байна. Яах вэ? Одоо ингэ меню зэнүүгээ ингэ шийдээл масангууд тоохгүй юм. Хандлага нь угаасаа нэг тийм хүмүүс бас байдгийн.
Үнэхээр тийм байж. Би тэрийг яриаггүй шүү. Тэр хүмүүс яагаад гэвэл би зөв өөрөө мэдээд байгаа. Өөрчлөлт салбарт Би ч болоо нөгөө нэг юм сервис тал дээр яриад. За дээ яхаа. Харин тийм Тэр чинь гэхдээ сервистэй л орно шүү дээ. сервис. Одоо нөгөө хүн ирээд нөгөө меню шийдэх мэдэх яг ажлаа мэдгүй юм байж болно шүү дээ. Sorry мори. Гой мэдлэгээтэй тэгэл зүгээр ингээд байж болно шүү дээ. Харин тийм биш хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр тэдний хараад хүмүүс ихтэй гүгөө. Би тэр хүмүүс ихтэй ойлгохгүй. Яг тэгэхээр би өөрөө үйлчлэгийн салбарт ажиллаж байсан бол тэр хүн нэг юм травматай ч юм уу нэг тийм юутэй. Яг өмнөх ширээн ч юм уу те. Тэр хүүхдийг айгу муухай харьцаад манайхан ч гэсэн сохтуу мохтуу ингээл муухай харьцаад л юм уу. Тэгэл тэр хүн ч нөгөө боцороо гал Стресстэй. ингээд энэ хүмүүс үйлчлүүлэгч нар амир тэнэг муухай гэд бодцсон те. Тийм травматай ч юм уу тийм хүмүүс бас байдаг байх гэж би бодлоо. Намаа нэг удаа бүр шийдээд юм асуусан чинь ингэж мингээд чам дургуй юм биш. Надад дургуйж яж магадгүй. Тэгээ би бүр дискгүй хэлсэн. Хоёулаа найзууд биш шүү дээ. Би юу нэг чамд ингээд захиалга өгөх гээд байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь чатэр гэдэг юм аа. Яа. Энийг үгүй яддаг гараас. Чи найз охины гондооц юм ба. Надад биш тийм нэг шүүмжлэлтийн нэг газар байна. За. Би одоо аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа учраас аэропорт дээр номоц илүү. Модерн Модерн номоц байна. За. Би модерн номоцыг энэгээр муу гэж хэлэх гээгүй шүү. Хэрэгтэй тоххой яана. Яг хаа гэхдээ тэр чи одоо нэг гадны жуулчид ирээд яг модерн номоц гэхэр ингээд Монгол хоолыг амталж үзэх хамгийн ихний тестинг тийм явж байгаа. тестинг явах боломжтой тийм маш чухал газар байхгүй тэр. Тэгээ гадны жуулчид бид нар ч ганцхан аэропорттой тэр үгээр чи хамаг жуулчид нэрж байгаа. Тэрэн дэшийн онгоо дандаа гадаа жуулчид ус байж дээ. А гэтэл тэр за яг хөө зүгээр хотын төвд ингээд окей байж байвал үнэхээр супер байх албагүй. А гэхдээ яг тэр салбар бол үнэхээр супер байх ёстой газар байхгүй гуг нь бол. Тэгээ тэр а гэтэл тэр яг супер байж чаддаггүй. Яач. Хоол нь жоох юм яа. Тийм. Тэгээ би одоо зөндөөж уулчин тийм ингээ идүүллээ. Ер нь хоолыг идэж чаддгүй ч гэдэм ийм асуудал яг Монгол хүн бол идчихнэ. Тэгээ Монгол хүн идэхэд ч яг үнэхээр одоо алтан газар ч гэдэм үү гойгоо Монгол алтан газар байгаа. Тэр шиг зүгээр тэр модерн намаз үзчих юм бол зүгээр ядаж яг тэр салбар дээрээ жоох анхаарч яриа please. Нөхөрсөг зөвлөгөө юм байна шүү. Тийм нөхөрсөг зөвлөгөө. Миний бодлоо юм олон франчайзтай болоод ирэнгууд нь задаараад идэм болов. Яг нэг олон юм салбар яг тэгэхээр юу л яадаг юм л дээ. Чанар алдаг. Химнэлтгээ захирлна гэдэг. Чанар алдагдаад их Салбарын захирал. Манай одоо 9 мөнх байна шүү дээ. Одоо 9 мөнх үдчихэж байгаа байлгүй дээ. Тэр салбар малбар чинь жоохон хэцүү байна гэж шүү. Тэрнээс бол тэр юуны салбар салбар шүү хаа тий. Энд чинь friendly request явдаг шүү. Би тэр Олонгийн гээд нөгөө найзын газрыг бас нэгдэд нэх удааг байхад танах одоо 2 дугаар салбар нэг гэж танах гоё штэ гэсэн. Одоохон дайраа болоог байна. Юу ч гэсэн одоо эхлээд бүх хоолныхтайхын чанарыг яг баталгаажуулаад ингээ сервисээ баталгаажуулаад тэрнийхэн дараа яг бүх юм ингээ ог босны дараа бид нар 2 дугаар салбараа бодно гэж байгаа. Одоо баг жил гарan 2 жил бодоод одоо нэг 2 дугаар салбараа ярьж байгаа шиг байна тийм. Ер нь тий хоолны энэ одоо юу гэдэг чиглэлийн үуч яг тийм нэг юм гой тогтох хэрэгтэй байхгүй юу? Яг нэг араандаа ороод гой цикл нь явах. Тэгэхгүй манайх ч нэг доголдуулдаг мастерууд бол их байна. Ялангуяа тоогооч нараас. Ягаад тэгэхээр нөгөө одоо юу гэдэм бэ нэг юм нэг ресторан бас ингээл нэг хийсдэг шефүүд байна тий. Нэг газараа тогтсон ажилтдаг шефүүд байна. Тэгэхээр хөөрхий нөгөө айгу хэцүү зовлонтой. Тэгээ манай Монгол юу юу яах ёстой вэ гэхээр энэ зүгээр улсаасаа л энэ хоолны салбар дээр амар анхаарал өгөх ёстой байхгүй. Жага хичээд нөө. Хаягдгүй байт юм. Одоо жишээл ингээл ахлах тоогоочдын Монголын тоогоочтой холбоо гэдэг зөвхөн тэр холбоо байгаа байхгүй. За одоо энэ холбоодууд шинээр гарч болно. Тэгээ зөвхөн тэр холбоо 45 хоногийн хоолны сургалт хийгээд мэрэгжлийн үнэлэх болоод жишээл тий. Тэгээ зөвхөн тэр газар. Тий тэр газар жишээлбэл тэр тэгээ тэр одоо улсын тэрийг шалгаад улсын тоогооч болгоод байгаа мó Монгол улсын тоогооч болоод байгаа мó тэр холбооны хүн болоод байгаа мó тэгвэл бүх холбоонууд нь тэгвэл улсаасаа гэж яхад өөрсдөө хийвэл бүх холбоонууд үнэлэх үү гэж болно шүү. Жишээл одоо манай холбоо чи Итали хоол байна. Яг Итали хоол хийдэг хүмүүс одоо юу гэдэг нэгдээд тэр үнэлэхээр адилж болно шүү. Тэгэхгүй тэгэл тэр Монгол тоогоочтой холбооноос авсан үнэлэхээр ертөнцийн бүх юмыг хийж байгаа. Жох монопол Япон хоолыг хийж ийн. Тэнгүүд мэрэгжлийн хяналтаас очингууд тий Монголын тоогоочтой холбооноос өгсөн үнэлэхийг заавал байх ёстой гэсэн шаарддаг. Тэр нь why одоо юу гэдэг өөр тоогоочтой холбоо. Мэргэжлийн тоогоочтой холбооч гэдэг тэрнээс байж болдог. Тэгэд 45 хоногийн курс хүн сураад тоолж тоогооч боломж байх шүү. байхгүй. Хумсаач яаж авч чадахгүй мэдэхгүй хэвчэж байгаа юм чи. Ер нь тоогооч гэдэг яг мэргэжил яг таны хувьд яг Аль бие усны сургууль байх хэрэгтэй байхгүй да. Бүр айгүй гоё.
Бүр яг зөвхөн манайх ч тоглож. хүнсний технологич гэдэг хүн төгсөд байхгүй. Тийм нэр. Тий, хүнсний технологич одоо юу гэдэг тийм гэдэг. Жишээлбэл Итали, Франц ч юм уу амар алдартай нэг тогоочийн сургуулиуд байдаг. Тэр нь 7 жил яг ангаахын сургууль шиг. Бүү тийм. 7 жил сурна, 5 жил сурна. Тэгээ тэрийг төгссөн хүн бол амар мэдлэгтэй юм байна хоолн дээр. Бүх чиглэлээр нь амар мэднэ. Тэгээд тэр хүн ажил дээр ирэхэд бол мэрэгчлэн ирж ийн гэж ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй тийм сайн шандаас нэг хүүхд хотод орж ирээд 45 хоногийн курс суугаад галтгоонд ороод ямар мэрэгчлэн болох юм бэ? 45 оны дотор яаж? Гүнти Би одоо хоол яг би ч тавьчихлаа биш л хоол сураад одоо нэг. тэгэхээр яг би зүгээр энэ тогоочтой холбоотой муулаад байгаа юм биш. Яг тэр тогоочтой холбоо 45 хоногтой юу зааж байна? Миний бодлоор тийм лаг юм заахгүй байна. Тэ? Тэгээд ямар орчин ямар байгаа юм? Миний бодлоор тэр лаг орчинтой бол байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг юм сургуультай болмоор байгаа. Яг тогооч юм ба сургууль Монгол бэдий одоо энэ танаа энэ ишээ жоохон яваад. За. Тэгэхээр тэр жижиг жаа ганцхан юм байна. Тэгэхээр том улсаас гоё тийм сургууль мургуулын одоо юу гэдэг дэмжээд чи яванда Монголын нүүр царай болно, хоол хүнс чиний яриад байгаа тэр намаац шиг муулахааргүй хүн гарч ирнэ. Тэгэхээр сайн шефүүд гарч ирнэ. Тэгэл тэнцэл тэр орон орны мэрэгчлэлтүүд нь хоол молоо заагаал бүх юм байх хэрэгтэй. Гэтэ нэрэ бодоод тахад 45 оны дотор юу ч сурч амжиж. Тийш тий. Юу сурах юм бэ? Жолооны курс 45 хоног гэж үсттэй. Үгүй тий. Үгүй тийш тий. Дөөний явах тий. Тэг чи бүр хүний хоолнд юм одоод нь чинь чамд юм үүж чи тэр хаалганы зам чамд юу хийж байгаа ямар гараар хийж байгаа гэдэг чи бүр харахгүй шүү дээ. Ямар орчинд төгж. 45 оны дотор бол тэгээ хараа амар инээдтэй. Одоо яриад байл нэрч үгүй заяа. Тэгмүүд Монгол 7000 аж ахуй байгаа. Хоол гараад. Улаанбаатар 7000. Тий. 7000 дотор нэг ресторанд нэг хүн байлаа. 7000 догооч хэрэгтэй болно шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр олон рестораныг хариуцсан хоёрхан мэрэгчлэлтэн байдаг л яг Монголд. Үу тийм. Амар өстэй. Ресторан хариуцсан хүн сүдэ аж ахуйн мэрэгчлэлт хоёр хүн сууж байдаг. Яагаад тэгэхээр чи энэ замбраагүй байх гэдэг чинь тэр л баг. Хоол тогооч гэж зөндөл юм байлаа. Энэ сэдвийг нэг асуулт асуугаад дуусгах уу гэж бодож байна. Тэгээд мэдээ сайжирж байгаа те. Сайн зүйл нь юу вэ? Юугаараа сайхан сайжирж байна? Монгол хоолны соёлууд сайжирж байна уу? Тогооч сайжирж байна уу? Хоол хүнсний чанар сайжирж байна уу те? Тэр талаар юу гэж боддог вэ? За ер нь мөнчгөрөөрөө тогооч нар бол зөндөө байгаа шүү дээ. Монголын одоо энэ хоолны соёлыг бол авч явж байгаа мангар олон залуучууд байгаа. Би бол эдгэрт үнэхээр баярлдаг. Тэгээ манай хоолны соёл гадны шефүүд ирээд манай одоо юу гэдэг би бүгдийг нь бол болохгүй байгаа шүү дээ. Сайн хийдэг ресторан мангар их байгаа. Тэр ресторанд ороод би чи Монголыг хараач юм одоо бодоогүй. Тэ хүн амар хоолтой амар газар. Европ хоол мол баг манахаас гоё байна гэж. Тэр фэшн тал одоо чимгэл мэмгэл амт те тавгалт мангуулт супер. Манай бол яг ерөөсөө л ингэж чацуу байгаа. Голонд нөө болсон хүчин бэлтгэхтэй л жоох хэцүү. Дандаа нөгөө энэ тэнд сурж исэн гадаад ажиллаж исэн тийм хүмүүс одоо энэ чинээ ч гэсэн бас тогоож байгаа мэрэгчлэр яваад өөрийнхөө апдейт хийгээд лаг болсон шефүүд бол амар их байдаг. Тэд нар ч л одоо авч явж байгаа. Ер нь гэхдээ яг нөгөө нэг хөв хүмүүс монголчуудын хувьд ч гэсэн нөгөө нэг илүү яг саяны нэг 20 жил ч юм уу те миний бодлоо 10 за нэг бараг 10 жилд ч юм уу иддэг зүйл нь бүр ингээд бас нэлээд апдейт хийгдсэн гэж бодоод байгаа байхгүй те. Тэгэж дээ янз ногоо идэж जैन. Тэгэл одоо нөгөө нэг эдийн засаг сайжраад арчил гарч ирээл тэгэл олон одоо нөгөө нэг юуны импорт экспортын компаниуд бий болоод гадаадын гой юмнуудыг оруулж ирж जैन те. Тэр ирчээр нь бид нар ч гэсэн соёлжол тэр боловсрлалт ингээл гой юм хийж иддэг болоод байна л та тий. Одоо ер нь гэртээ хоолч гэсэн илүү ногоо идэж जैन шимтэй юм идэж जैन тэгэл ингээл гой илүү тийм мэдлэгтэй л болж ийн л гэж надад бол тэгж харагдаж байгаа. Тийм учраас одоо нэг залуу хүүхдүүд чинь 2 м бараг тэгэхээр амар өндөртэй юм тий. Энд чи ерөөсөө ийм юм байна. Ерөөсөө л хоол хүнс. Тэгээд нэг хэсэг солонгос ресторан нэгдлээ. Баган дүүхэн гадуур зарагддаг болоод тий. Нөгөө нэг солонгосоо байцаа болоод ирсэн шүү дээ. Тэгэл дараа нь ингээл хятад хоол ингээл юм уу тэр хоолны газруудад дагаад тэр хүнс чи өөрөө нөгөө бий болдог. Тийм. Хүн тийш ороод тэрийг дуртай болоод дараа нь дэлгүүр ороод тэрийг аваад гэртэж иддэг. Тийм тий. Тэгэл ерөөс нэг хэсэг чинь тийм байхгүй байх чинь хашногооч гэж мэдгүй байсан. Юу нахаа хашногоо. Үгүй амар бид чинь бол тийм имжиглээд байх зүйл биш юм чинь. Бид нар чинь угаасаа хэрэглэдэггүй байсан. Тийм шүү дээ. Тийм материал байхгүй үед Итали ресторан ажилладаг. Ямар толгойн өвч байдаг байсан гэж бод.
Одоо бол зүгээр яг л адилхан. Гэхдээ яг мэдээж одоо нөгөө нэг хятад солонгосын дэлгүүрийн лангууд бол манайх чинь ногоо хэрэглээ бага юм чинь. Бага л да. Нөгөө жилийн дөрөв хүүтэн байдаг болохоор дөрөв улирлыг хүлэмжүүлэн айгу цөөхөн дандаа хятадаас авдаг ногоо. Бид их ингэж боддоо шүү. Сая Гапт хоёр бид хоёр ч нөө аялал жуулчлалын салбарт нэгд ажиллаж байгаа. Бас айгүй их аялал влог хийдэг. Монголд гэхдээ ер нь бас хоол сайтай шүү. Сайтай. Одоо ингээ аялаад явж байгаа жишээлбэл би одоо Таиландыг бол гайхтыг. Юу идэт ям хоолныга талыг хаячих юм те. Тэгээд хайдлахтэй. Манайх ч нөгөө үнэтэй материалтай хоолтой болохоор ай гоё байхгүй. Мах бидгээд хаанч махад байдаг. Гэхдээ харин тийм би бодсон. Тэгээд бид нар чи сүүл нөө Непал Эверест рүү яваад хоолны дутагдлалд ороод бид нар чи махгүй болоод тэнд баг нэгнийгээ барьж идэх нь олгүй юм байна. Та чи Монгол хүмүүс байгаа. Тэгээ ингээ бодохоор Непал ч гэдэг юм уу нэг юм бал бэл. Бал гэдэг яг хэцүү. Хэцүү шүү дээ. Ер нь хэцүү. Тэгээ ингээ Монголоо бодоод бид нар чи бас ямар гоё хоолтой оронд амьдардаг юм би бас Монголоо муулаад тэр муулал яг ясман дээр манайх мангар тансаг амьдарч байгаа шүү. Тийм яг тийм шүү. Тэгээ хоолны тал дээр бол Япончууд одоо ингээл манай Япон захирал махирал ингээл ирдэг байхгүй. Тэнгүүд 5 хоолнд хитэн мах урцсан. Хитэн грамм мах байгаа юм байна. Яагаад тэгэхээр нөгөө Японд тэр үхрийн мах, хүний мах гэдэг чинь амар өнтэй байхгүй. Би наадах чи яг гоё юм санчлаа. Би нагаанууд явж байгаа нөгөө нэг юм 80 настай, 70 настай тэр өвөнөртэй нөгөө NHK-ийн телевизээр явахгүй нөгөө нэвтрүүлгээд. Тэгэл баниус зөөр оройн сууц юм яриад нөгөө нэг тайм хөнгөтөл байжсэн чи. Яа та нар ингэ 80 настай хүн та бол Монголд 80 настай хүн гэхэл чи бас нэлээд юм байна шүү гэл хошигнол ярихгүй юу. Би гайгүй манай ахыг харалтаа гэсэн 90 амтыг цаана тайм зүг зүг лак хотууд хүмүүсэн зогсож байгаа байхгүй. Пүү та нар ч гэсэн дандаа загас магас идэл аргагүй дээ гоё дулаахан газар. Манайх ч амар хүнд хэцэргээл мал зал дээр байдаг болохоор бид нар бол нэг 60 70 хүрээд нөлөө өгсөн зэрэгтэй болчдөг гэхгүй. Тэгээ дандаа загас идж байгаа үстэй. Түй ёо танах шиг үхрийн мах нь үүдэн дээр байдаг гэсэн юу гэж загас идэх би дандаа үхрийн мах идэх гэж авч. Би үхрийн мах идэх зүүдэлдэг. Nice. Тэгээд нөгөө хүн залуудаа тэр нөгөө үхрийн махыг мөрөөддөг байсараад хөгшөрхлөөр юу яадаг бэ? Нөгөө нарийнсараа сурцсан хаяал иддэг гэж байгаа. Тэнгүүд би нэг юм ойлгосон байхгүй. Дэлхийн хаанч махвал хамгийн үнцэнтэй уураг, витамин, амин юм байд. Тэр Японч сайндаа тэр загсаа иддэг. Яг л үнэтэйдээ болоод л иддэг. Солонгос чинь яагаад кинон дэр яа цалин буулаа өхрийн мах шаарч иддэг юм зөөд. Бид нар мангар жаргалтай хүмүүс уу. Ээжээ идж явуулаач тэрш нэг өгч авчаал явуу. Өвчнгөө чанж дээр том авиргаж чанаал тий. Өөрөө барахгүй байж 5 ил мах чанаал гэдэг үстэй. Тий. Тэг мангар мариус ч мангар хаппи амьдралтай лаг ёо шар өгөхтэй тий. Тэгэхэд тэд нар тансгалтай. Монгол олол тансгал. Тэгээд бүр бэлчээрийн яг мангар хямдхан юм тий. Бэлчээрийн мах ш. Нэг өхөр 800,000 $200 л өгсөн. Бяруу сая 800,000 авсан. Тий шүү дээ. $200-300 өгсөн. Жаргалтай л да тэр. Тэгэд Японд нэг ийм баггүй ч нөө баггүй тэгээд Вагю. Тэг бид энэ албад баггүй гэдэг. Тэгээд нэг ийм авлаа $300. За Габи тоолон дээр. Хоолн дээр Тэ? Тэгээ хоолоо дуусгах уу? асуулт нь юу лээ? Байхаа. Сайжирсан юм. Тэ Монгол сайжирсан юм уу? Тэгээд сайжирсан юм яг уу. Тэгэл ярь зөндөл энтэй тэгэл амар олон сонголттой болж байна. Ер нь бол нэг хүнсний салбар, хоолны салбар ер нь амар хөгжиж байгаа. Тэргээ дагаад бас амар сервисийн тал дээр бас амар хөгжиж байна. Тэгээс тэр чинь соол чинь бас нэг амар том соёл болохоор гадны соёл бас орж ирж байна. Монгол соёл бас гадагшаа амар тийм хүмүүс танигдж байна те. Тэргээрээ бас амар олон даваа талууд байна. Ер нь гоё юмнууд бас байна. Тэгээд хуучин олддгүй байсан юмнууд яг олддог болж байна. Би бас гэхдээ би сүүлд нэг рок шугар хайгаад олоогүй. Гэхдээ одоо яг хуучныг бодвол бас нэрийн ногоо тийм үгс захгүй байсан. Амтлагч нэг олддог болчиход байгаа тий. Тийм болохоор яг зөнтэй гоё юмнууд байгаа. Чичиг. Подкаст рүүмийн хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан, гиз төрөх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдэрэй. Подкаст рүүмийн хамтрагчаар Сан Мигэл. За хэдүүлээ юу хагаад хоолоод тусах. Өнөөдөр би нэг ийм сэдв ажил дээр яриад байжсэн чи энэ их сонир сэдв байна л да. За нэг хоёр сэдв байна. Одоо мөнгө бол одоо бидний амин чухал хэрэгцээ болчихлоо шүү дээ. Одоо мөнгөөр л одоо бид нар амьдарч шүү дээ. Мөнгө ерөөсөө ингээд энэ хорвоо дэлхийн хамгийн чухал хэрэгцээт зүйл биш болоод мөнгийг ингээд ерөөсөө амьдралаас ингээд аваа хийчих байхгүй. Мөнгө гэж зүйл байхгүй. Тэгвэл юу н хамгийн их цаг хугацааг зарцуулах вэ?
үнэлэгдэхэд цаг зохио. Аа. Үнэлэгдэхэд өөрийгөө өөрөө үнэлүүлэхэд. Одоо гуруулаа сууж байгаа энэ тэнгис л хамгийн гоё. Тийм нэр үнэтэй л байх. Тийм болохын төлөө цаг хугацаа төрлөж байна. За. Тэ чи мөнгөгүй юм бол чамайг хэн үнэлэх юм. Окей, харин тийм л дээ. За тэгвэл ийм тодорхой юм ярил л да. Жишээл одоо наад чинь бол арай нэг жоохон general юм байгаад байна шүү дээ, тий. За. Тийм. За юу Габигаас эхэлчихье. Мөнгө авахгүй болчихлоо. Мөнгө авахгүй болчихлоо. Би одоо өөрийгөө хөгжүүлэхэд яах юм болов? Зөв. Сонир байгаас ингэ бодсон чинь. Гүг юу ч наа чам тэнэг асуулт биш. Тэгээд одоо юу гэдэг юм? Йоо Чи гүг тэнэг одоо мөнгө авах одоо яах юм? Гүг энийг тэнэг гэж харуул тэнэг асуулт заяа. Биш яг яах гэдэг байгаа. Юу сонсох гэдэг байгаа. За мөнгөгүй болчихвол яах? Мөнгөний оронд юу хэрэглэх вэ гэдэг юм? Мөнгө гэж зүйл байхгүй болчихвол та юунд хамгийн их цаг хугацаа зарцуулах вэ? Одоо чи мөнгө олох асуулт байгаа. Одоо мөнгө олох бол амар их цаг зарцуулаад байгаа шүү дээ. За мөнгө байхгүй болчихлоо гэхэд би одоо чи гутал авах тэгээ юугаар авах вэ? Би өөр ингэж ойлготой. Тийм болохоор амар Би өөр ингэж ойлготой. Зөв мөнгө байхгүй болчих юм бол зааж мөнгөөр би ингээ бүх юм хөдөлж авдаг гэсэн. Тэгээд оронд нэг юм гарч ирж шүү дээ. Мах өгөхгүй тий. Тийм болохоор би шанага өгөхгүй. Мөнгөөр хөдөлж авч чаддаг юм авахын тулд одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болоо гэж бодлоо. Одоо би аль асуулт ингэж бодлоо. Одоо бид нар өдөр за ингээд нэг сэрүүн байгаа хэдэн цаг байгаа нэ 17-8 цаг байна гэж бодоход тэднийхээ бид нар барыг 10 гаруй цагийн мөнгө олохын тулд зарцуулаад байгаа шүү дээ. Тэ? Бодоод мөнгө бодоод ажиллаа бодоод ажиллаа хийгээл. А тэр цагаа юунд зарцуулах вэ гэдэг байгаа юм шүү дээ. Хоол олж идэх. Мөнгө олох шаардлага одоо байхгүй дээ мөнгө гэдэг зүйл байхгүй. Гэх юм бол гэр бүлдээ зарцуулах байх. Тэгээ өөрийгөө ийм эрүүл байх талаас илүү дасаа сургуулт мөрүүлт ч юм уу тийм. Ингээд за чи бол тэгээд өөрийнхөө ингээд эрүүл байлгах маяг байгаа шүү дээ. Чи юугаар хоол авч идэх юм? Гэхдээ мөнгө харин байхгүй юм байна шүү дээ. Мөнгө байхгүй чамд хоол яаж үнэгүй хүн өгөхгүй чи яаж авах вэ? Чи дэлгүүрээс хаад нэг хоньны гуй яаж авах вэ? Бартертах юм. Юугаар бартер? Өөрөө чадчих ялгаагүй ингээд би ингээл та би одоо видео хийж чадсан юм чи за мөнгө чи асуулт биш. Мөнгө энэ чи энэ асуулт байхгүй юу? Та нар гол нюансаа ойлгохгүй чи тэнийг юм яриад байгаа. Үгүй ахаа та бүр гамхчлаад байна шүү дээ. Үгүй мөнгө байхгүй болчвол яах вэ? Аим тэрнтэй яах юм? Сансар дэсэх юм. Чи цагаа юунд зарцуулах вэ гэж. Тэгээ хоол олж идэхэд залхуулахгүй мó. За ойлголоо. Чи үлсэн үстэй. Гэр бүл чи үлсэн штэ. Үнэгүй юм биш. Чамд хин үнэгүй талах өгөх юм. Үнэгүй болох юм уу? Тий. Тэгвэл юунд зарцуулах юм? Тийм үнэгүй болно. Окей. Гэхдээ бүх юм үнэгүй болчих юм уу? За тий. Хүссэн юм аа. Тэгвэл амьдрч яа дээ. Тэр юм шиг юм мэдэл диван дээр сууж явах юм уу? Аа нэг ингэж үгцээ. Гэр бүлдээ зарцуулна ч гэр бүл чамаар яах юм? Мөнгө бүх юм үнэгүй болчих юм чаа. Тэгэхдээ асуултаа жоо тодорхой яасан. Хаяа тэрийг асууж байгаа. Жоо тодорхой асуух байсан байх. Үгүй энэ чи тийм амар тодорхой болсон шүү гэж юм. Мөнгө ингээд амьдралын хамгийн үнд зүйл биш болчлоо гэж үзвэл та нар би энэ юу сонсох гэдэг ойлгох байж. За бро хариулж. Энэ асуултанд за чи өөрөө би яг энэ асуултанд өөрөөсөө ингээд асуусч би ингээд хариулт олохгүй гацсахгүй. А тэгэхээр чи тэнийг юм асуугаад байгаа байхгүй. Үгүй амар сонир байна сте. Тэгэхээр амар тэнийг юм асуугаад байгаа байхгүй. Наач байж байгаа нэг асуу. За ингээд зөө. Дээшээ гарахтаа 4. Дээшээ гарахтаа 4 үлдээ доошо буухтаа 3 үлдээ тэр юу вэ? Мэдхгүй. Наадахад чи хариулт байна. Тийм байна. Өөрөө ч наадах чи мэдхгүй байгаа юм. Чи яг наа асуулт тийм байна. Мөнгө байхгүй болчвол бүх юм үнэгүй болчвол амьдрал байхгүй болчих واخ. Хүн юуныг ч амьдрах юм. Үгүй тийм үе байсан шүү дээ. Байгаагүй. Үгүй мөнгө гэж зүйл чинь гарч ирсэн байна. Энэ дэлхийд сарамгчин байхад л хоол олдол төлөө байсан. Одоо ч хоол олдол төлөө байна. За тэгвэл ингээ. Энийг болий. Энийг би комментээр энэ асуултанд хариулах юм байвал хариулаарай заяа. Та нар мөнгө дэмдэгт байхгүй байх үеийн өмнө болохоор бартер гэдэг зүйл байсан байхгүй. Тэгвэл чи онны арьс өгн энэ тариа тардаг бол чамд атга тариа өгнө. Баараа энэ асуултны утга учир нь юм байхгүй. Одоо бид нар ингээ хитрхийн мөнгө яваад байгаа. Тэгээ мөнгө яваад байгаа. Хэрвээ мөнгө нэгт биш болчвол те дараа нь юунд хамгийн ихээр цаг хугацаа зарцуулж энэ таны хувьд үн цэнтэй вэ тэгвэл хоол олж идэхин төлөө цаг хугацаа зарцуулнаа. За. Окей. Юу н тэгээд л одоо за энэ бол юу ном уншин ч юм яриадстэй арга ирээ яан маань бисэлбин йог мог за угаасаа энтгийн далаагаар дөрөв үсэнд оролцсон үүд гарам ингэсээр зогссон үсэндөө байгаа. За тэгвэл энэ дахиад нэг юм асуулт байна заяа. Энэ асуулт болохоор өмнө бас нэг их ах бархуу ах тэгээд нөө чука гэж жүжигчд мүжигчд ингээд эрчүүдэрээ сууж бас суужсан асуулт байхгүй. За юу одоо ингээд бид нар ингээд ямар нэгэн байдлаар үе хүмүүсийнхээ төлөө за эсвэл эхнэрийнхээ төлөө аав ээжийнхээ төлөө ингээд байнга ингээд ажил хийж ингээд явж идэг. Тэд нар огт хамаагүйгээр зөвхөн өөрийнхөө амин хувийг хичээж заяа. Зөвхөн өөрийнхөө амин хувийг хичээж гаргадаг цаг
хідэн цаг байдаг вэ? Нийт за ингээд 100% гэж үзэх юм бол хідэн хувьд нь зөвхөн өөртөө цаг зарцуулдаг вэ? Ирчүүд үү? Тий. Ирчүүд жоох та хэд? За өөрийнхөө ирнэ үстэй. Тий. 2 цаг. Өдөртөө? Биш ээ. Юу хийдэг вэ? Одоо хэдэн хувийг зарцуулдаг вэ? Яг өөрийгөө хуваа хичээсэн үү? Тий. Өөрийгөө хуваа хичээсэн хүүхдээ унтуулчаад би ч нөө хийсэн чинь ялах хүүхдээ. Одоогийн байдлаар ярих юм уу? Одоогийн байдлаар ярина үстэй. Яг ерөнхийдөө л. Тэгэл өглөө босоод ер нь дандаа гэр бүл. Өглөө босно хүүхдээ хоолно. Харин тэгээд байгаа байхгүй юу? Тийм гадаа гарна ингээд ажлынхаа төлөө явна, гэр бүлийн ажил нь. Тэгээ хамгийн сүүлд агуу хүүхд унтаал нэг диван дээр суугаал ястаа нэг жинхэнэ фридом болж байгаа 2 цаг. Тэгээд өөрөөр насраа. Өглөө нөгөө жоохон хүүхд чинь байг гэж ирэж авч ингээд нүдний ихтгэл ингээд байдаг. Тэгээ миний хувьд бол яг 2 цаг байна. Өдөрт юм байна тийм. Гэхдээ энэ чинь нөгөө нэг төрхөн зур штэ. Одоо би дотор бодож байгаа штэ. За миний муу охин те одоо ингээд аав нь ингээд нэг ярьж мэрдэг болоод 5 6 нас хүртэл бол нэг ийм хүү амьдралтай байна. Тэгээд над чөдөд цаг ирнэ гэж бодож байгаа. Тэр хүртэл би өстой шургуу өстой баг ингээд ажил хий те. За тэнгууд одоо энэ дээрээс ийм асуулт гарч ирж байгаа байхгүй юу? За та амин хуваа хичээж 2 цаг сайхан дээш арч хвтд юм байна тийм үү? Яс. Гүгээр яагаад энэ жимс гэлж. Тэнгууд ингэс хаа амин хуваа хичээж одоо юу хийдэг вэ? Өөртөө зарцуулж яг зөвхөн өөртөө хүн ер нь амин хуваа бас тодорхой хэмжээнд хичээх хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө төлөө юм уу? Өөрийнхөө төлөө гэсэн үг тийм. Өөр бүр хүүхдээ ч зарцуулдаг цагаа одоо хүүхдээс харамлна гэсэн үг байна шүү дээ. Тийгэж юу өөрөөгөө жоохон амрааж ингээд чих амраалаа. Итгэл хүсдэг те 2 цаг. А тэр яг хийх юм байна тий. Тий, тэрнээс би ингээд фитнес явж занаа цаг алга. Харин Өөрийгөө хөгжүүлэх цаг алга. А яг наатах ч яриад байгаа. Тэгээ бодлоо яриад байгаа ш. Юунд явдаг үстэй. Энэ тийш анги өрөө мөрөөгөө явдаг үстэй. Үгүй шүү. Дагс жарахаа хөөдөг үстэй. Үгүй шүү дээ. Явдаг юм уу? Үгүй шүү дээ. Тэр чинь бас амиа хуваа хичээж байгаа цаг. Чи найз нөхдөдөө явж байгаа шүү дээ. Тэр бол бас амин хуваа хичээлтний мөн бох. Гэтэ амин хуваа хичээлт байх ёстой байхгүй. Тий. Үгүй байгаа. Тэгтээ яг нэг одоо ч нэг нэлнохтой хүмүүс биш нэг яа. Тэрний хариулт нь яг юу? Харин тийм асууад шүү дээ. Хариулт нь бол хүн бүхийг ондоо болно шүү дээ. Тийм өөр. За Үгүй тэгээд яг арай. Яг нэг олон point нь гэдэг. Бас тэнийг юм асуудаг байхгүй. Ой ямар их. Хүчээр өөрийнхөө төлөө фитнест явахлаар яах юм? Чи ирүүл байж дахиад өөр хүүхдээ хэрэгжүүлдэг Би байгаа. одоо яг Тэр фитнест яваагүй байгаа байхгүй юу? Явмаар л байна шүү дээ. Тэр цагаа та гаргаж чадахгүй юм гэсэн үг. Гэхдээ би 50 гэж байж бас л нэг 50 байж бас маргааш нь бас дахиад удаан амьдрах гал үзэж шүү дээ. За тэгвэл бусдаас нь асууя. За Бараг тэр тэнгис ахын 50 байх чинь бараг ахаад гэр бүлтэй зарцуулах гэдэг юм шүү. Тий. Маргааш ахиж сайн хичээж. маргааш яваагаад Нөөргүй яа. Нөөр хоол гайгүй явна гэдэг. за тийм. Би чинь одоо энэ хөөгж явахдаг болохоор чинь Чи өөртөө Counter Strike толдог үстэй. тийм одоо ингэж гоо найзхантай. за Наа чи PC тоглож би. за Би амиа өвөө хичээх юм бол за яг амиа өвөө хичээх юм бол юу хаяа гэртээ буудаж гин CS:GO тоглож гин теннис тоглож гин спорт гэвэл тэгэл нөгөө хөдөө гадаа яс явна загж жарахаа тэгж явна Бас цагс жарахтай. тийм загж жарахаа бас найзлалт болсон тэгж л амиа өвөө хичээж ш тэр та хэдэн цаг өдрийн хэдэн цаг юм. За наа чи яг ясам дээр Өдөртөө яриад амиа хийсэн юм. хичээх биш байгаа байхгүй. За та дүүд хэлээдгүй. Чи өөрөөр чи өөрөөр За яаж та тэгвэл яг амин хуваа хичээж байгаа чинь тэр хөвч байгаагаас өөр юу байна гинэ? хөвч байхгүй би юу амиа хөвч. Бодоод чинь амиа хөвч хичээдэг юм байхгүй байна. харин байхгүй бас тийм Байхгүй тэгс байх. хатвал байхгүй юм Тэгэхээр байлга гэх гэдэг байхгүй. Тэг яаж юу за чи та юу хийх вэ? Би яаж таны юуны хийх Хамгийн сүүлийн хариулт нь байлга гэдэг. Юусе гол point нь байлга юм уу? Хаяа боддیں۔ Одоо ингэ нэг өөрийнхөө төлөө амьдрдий одоо юу гэдэг хүн амьдрмаар санагддаг ч юм уу те. Тэгэл жоохон багтал явах хүүхд үзнэ. Тэгэл хүүхдээ өр хүүхдийн төлөө хүн чинь явна үстэй аав. Тэгэл ингээл явна өр хүүхдүүд явна. Тэгэл би бодохгүй за миний одоо бага охин нэг 20 хүрэнгууд аав нэттэй байх юм болоо 70 настай байх. Тэгэхээр энэ хараа. Ерөөсөө л хүн төрөөл өр хүүхдийн төлөө явд юм. ер нь нөө Тий. Би бол хэрвээ одоо юу гэдэг энэ амьдралыг хүсээгүй бол би хүүхдгүй байхаас одоо юу гэдэг том хүүгээ гаргаад тэгэл дахиж хүүхд гаргахгүй байхгүй. Тэг ягаад чи надад гоё хүүхд гоё, family байх гоё. Орлон чарлаан байвал гоё ч юм. нэг юмны төлөө амьдрах гоё Тий. Тэгээд тэднийхэн төлөө өглөө хасаад энийг нэг дээд сурвал болохын ингэж юмсан.
энийг нэг айтайхан одоо нөхөртэй болгочих юм, их нэртэй болгочих юм цааш гэдэг юм уу. Тэгээ тэрнэр хүн гэд баг амьдрдаг болчих. За. Окей. Тэгтээ хаяа бол юу гэдэг юм боддог л доо. Ер нь хүн өөрийнх нь төлөө амьдраад одоо өөрийнх нь төлөө байсараад өхөн гэдэг чинь бол энэ хорвоо дээр ховрд хүмүүс байд юм байна л. Тийм. Би болохоор яг хэлэх гээд байгаа санаа нь одоо ингээд 100% өөртөө цаг зарцуулахгүйгээр хэтэрхий одоо гэр бүлэрээ явна. Гэр бүлч гэдэг мөр хүүхдийн төлөө ингээд өөртөө ямар цаг зарцуулахгүй явсаар бол энэ ч амар хайран байхгүй юм. Тэгэхээр 24 цаг байлаа гэж бодоход ядаж нэг 2 цагийг гаргаач л гэдэг юм ярих гэдэг юм. Тэрнээс мэдээж family гэр бүл номер 1 чухал ойлгомжтой. Тийм. Гүр дээр чинь яг арай эрүүл байх юм болов уу? Үгүй харин тийм. Гэтэ энэ бол яг асуултанд их наалтахгүй л байгаа юм л да. Мэдээж тэр чинь гаргаж байгаа шүү дээ. Зарим нэг өдөр нь сайхан хөдөө гадаа явж ийн өөрийнхөө төлөө. За нөхөр нь сайхан анд явлаа. 3 хоног ирэхгүй шүү. Тийм бол зөндөл байгаа шүү дээ. За нөхөр нь сайхан найзтайгаа болох. Тийм найзууд 5 гар сунаа бид нар. Тиймгүй байж л тэгэл ч хүн зарим үедээ хүн busy байна, зарим үедээ гоо өдөр цаг их байна. Зуны цагт ингэ өвлийн цагт ажил. Миний бодлол наанта зантал. За. Заавал нэг чи 2 цаг Тэгээ ер нь бол энэ бүгд яг өөрсдөө сонгосонтой амьдрал. Тий. Чи бол яаж ийн карбонара хийгээд бас л хүний төлөө яваад байгаа бол. Охин мохон авчаа шүн мөн бас ноолж моолоо тэгээ. Өөрийгөө л гаваагаад байгаа. Энд чи хувь ачиж биш л үү? Тэгвэл ягсан Тэр охины төлөө юм. Тийм чи охины төлөө л байгаад байгаа. За. Энэ бүгд карма. Тэгээс хам тийм юу вэ? Байна уу? Байна. Хамаагүй гайгүй байна чи бас. Одоо сингл байгаа юм чинь гайгүй. Өсөйдөө нэг гарч ороод ажлаа их үдэ хийгээл ажлаа цаг тухайд нь хийчихвэл тэгэл асуумж асуудал гэл тээ. Тийм байна те. Ер нь бол гэхдээ хэлэх гээд байгаа санаа нь болохоор ер нь бол өөрөөсөө цаг зав өөрөөсөө бас нэг стресс тайлдаг. Тийм үү. Яа, ойлгоцсон биш нөгөө чи. Гэтэ наа чи аим тэрийг юм 20 минут болчихлоо зүгээр. Тэ. Таиланд ярил л да. Бишээ нөгөө Тайван, бишээ Вьетнам. Вьетнам. Та Вьетнам явж үзээгүй үү? Би Вьетнам явж үзээгүй наа чинь таны намайг итгэхгүй байхгүй. Би тэр нөгөө та темиг хүлээж байгаа тэр юм ярихгүй юу? Та одоо ер нь хэдэн орн явж идсэн? Би юу? За Азийн орнуудаас бол би Филиппин, Япон, Хятад тэгээд өөр явлаа. Япон ярьсан дээр Филиппин. Малайз явсан юм байна. За энэ дөрвөн орн явсан. Филиппин хаана нэсэ? Манила. Үнэхээр манайд л жижиг Филиппинууд явдаг. Тэр Манилад ч амар том битэй. Тийш үү, Филиппинууд том биетэй. Вьетнамд бол жижиг. Азийн дөрвөн орн. Тэгээд Итали, Орос, Европ одоо юу гэдэг Герман, Унгар, Польш. За Европоор сайн явсан. Өөр орчин. Нэлээд явсан. За. Сая юу ирж илаа гэдэг. Вьетнам бас намайг ингэж асуултанд оруулчих. Гүг Вьетнам гэснээс яг бид нар чи одоо Вьетнам руу одоо 22 дахь аймаг болгоод тавих гэж байгаа нөхдөд тахгүй юу? Тийм ээ. 7 хоногт 11 онгоц нисгэж байгаа шүү дээ манайх. Тийм үү. 7 хоногт 11 онгоц. Өдөр бараг 2 юм шүү дээ. Өдөр таяа 3 нисэлээ. Тэгээ би зүгээр сая юу ярих гэдэг юм гэхээр одоо нэг хэсэг чинь бид нар нөгөө юу яваад байсан шүү дээ. Таиланд. Тий. Таиланд яваад байсан. Би бол Таиланд явж үзээгүй заяа. Тэгэнгүүт Вьетнам болчихлоо шүү дээ бүгдээрээ. Тэр Таиландаас хамаагүй хямдхан байгаад байна үү те. Гэхдээ яг хаа ингэж байна. Яг хаа Таиланд чинь сүүлд нөгөө нэг юугаа нөгөө өвс мөс татхыг зөвшөөрч чаад бие үнэлтийг чинь зөвшөөрч чаад. Тэгээ нэг гэр бүлээрээ очиход тохиромжгүй болчихсон. Тийм. Одоо жишээлбэл те ингээ зүгээр нэг годамжаар нэвж гудчихсан та порно шиг юм зураг туудсууд аав ачдаг явж байгаа чи нүур дээр маа гээл тавьж байгаа юм чи. Тэгэл тэр чинь бас амар тохиромжгүй байгаа байхгүй юу? Тэгтээ тэр нөгөө букет дарлан гайгүй юм шүү. Букет ч хамгийн тийм байхгүй юу? Букет тийм ба. Сая би тэр чинь букет Паттайя Бангкок гэж яваад ирсэн. Яг тийм. Тийм. Яг хаашаа очихоо ингээд зөв сонгуул яг болно. Тэгвэл Таиланд өөр бас үнэтэй. Ер нь сүүлийн 3 жил бол ингээд үнэн ингээд сүүлийн 4 жилийн тэр үнэн нь бол баг 5 даа болчихсон шүү дээ. Тийм л. Хоол моол нь Монгол шиг л. Та боддоо бүр 5 даа болчихсон байхгүй үнэн. Амар даа болчихж байгаа. Тэгээ доллараар даа болтно гэдэг чинь монголчуудад амар байхгүй. Тийм. Доллараар даа болчихж байгаа шүү дээ. Тэгвэл бүр амар. Ер нь бол яг бид нар хэлтийн. Бид нар бол яг үнэл хэлдэг байхгүй. Яг ингээд залуучууд явах ч бол окей Таиланд бол бест дээ. Залуучууд дээр ханг аут хийгээд шоудах ч бол Вьетнам бол уйдгартай тий. Next level нь бол Таиланд ч гэдэг. Таиланд бол бест. Яг гэр бүлээ гоё амраад шилрээд гоё тий өрөвгтэй явах ч бол Вьетнам бол бест дээ. Таиланд бол биш шүү гэж. Хүмүүс бид нар аялагч нар бүгдэнд нь хэлдэг тий. Сайхан амраад гоё
чиглэлээр гэр бүлэрээ яваад ирэх юм бол Таиланд, Вьетнам бол бэст байхгүй. Тэгээ одоо нэг юм бид нар л Вьетнамыг сурталчлаад Вьетнам руу явуулаад байгаа юм шиг ойлголт сүлийг төрөөд байна. А гэтэл үгүй яг энэ дэлхийд даяар харах юм бол одоо Вьетнам угаасаа Таиландаас хэд их илүү вайрал болж байгаа. Оо тийм. Угаасаа. Гэхдээ эн чинь угаас саяхан л тэгээд хизээ тэгээд Одоо ерөөсөө 2 гар марнаар ингээд хүн зураг авахд байсан. Чи саяхан улсын бодлогоор ингэж опен болгосон шүү дээ. Тэгсэн. Тий. Чи бас социалист орн байсан шүү дээ. Тэгээ одоо нэг 3,500,000 хүн амтай хүн юу газар улс Вьетнамыг үнэтэй олтлно. Баяжуултал нь тийм амар очно гэж байхгүй байхгүй. Тэгэхээр тэр угаасаа дэлхийн бүх талаас Вьетнам руу ингэ шаагж байгаа гэсэн. Буюу одоо угаасаа дэлхий дээр вайрал болж байгаа зүүн Азийн бас өөрөө болчиход байгаа байхгүй. Тийм учраас үнэн нас ингэж өсөж байгаа. Тэгээ тэрийгээ дагаад хамгийн гол нь тэнд сервис гэж хэлээд бол супер байна. Тийм. Тийм. Сервис нь бол бүр тулцсан шүү дээ. Амар. Сервис юм байна. Тайм аюул хажууд мя. За эх жил нэг дайрж үзье да. Би чи энэ жил бас жоохон нэг ажил ихтэй. Би ч бол нөгөө өвөлдөө чи Японд бол байгаад байгаа шүү дээ. Япон хоол зурж байгаа аал сүртэй сууж байгаа шүү дээ. Тэгээ энэ жил жоохон ажил ихтэй байсан болохоор энэ жил явахгүй. Ямар 50 амрыг юм бол Вьетнам. Вьетнам яг. Тэгээ бас гоё паркуудтай гоё паркууд. Тийм шүү дээ. Тэр зоо парк гэсэн дотор нь амтан байна. Сафари парктай. Хин яа чи тийм ийгэл лүү. Юу нэр? Нэг влог хийсэн байсан шүү дээ. Байгуу. Чи шүү дээ инээсэн энэ төр. Энэ дотор амтан байхгүй байна гэд хоосон байна гэж яваад чи юу лүү. Угаа тэр чи амраа штэ. Амраа тийм үр татаж бас. Энэ гараад хүнийг хуурж байгаа байхгүй нэ зүгээр амтан зурцсан биш үү? Комеди амраа тий. Амраа байхгүй. Тийм. Би тэрийг хараад агил тийм л байгаа даа. Тэгээ тэр бүтээн байгуулалтууд амар штэ. Би чи одоо тэр Disney Misnet нь тэгээ Сингагийн нөгөө нэг юу вэ? Сингагийнх чи нөгөө нэг парк нь юу вэ? Universal Studio. Universal энэ төр лөө очиж үзсэн. А тэдрийг бид нар амар л гэж ярьдаг болохоос бүтээн байгуулалт нь тэр Winnie паркууд, тэ саны паркууд тэднээс илүү шүү дээ. Тийм. Амар. Тийм. Хөө тэр данааны бана хэлсэн тасархаа тий. Тийм мэр болгосон. Манайхан ч тэгээ бүр одоо шаагцсан шинэ жил мөлөөр бүр элгийн авдаг биш шинэ жил. Тий энэ шинэ жил тий. Одоо би аав ээжигээ хүүтэйгээ хамт одоо энэ 14-нд Вьетнам руу явуулж байгаа байхгүй. Тэгэл тэнд очиод далайн эргийн зөв амар гоё юм цонх монгохтой 3 80 м квадрат. Тэр юу чинь л ерөөсөө сарын 2,500 төгрөг гэж байгаа байхгүй. Оо тийм. Тэгээд тэр чинь хүнснийх нь чанар нь фреш амар гоё чанартай хүнстэй. Жимснүүд нь бест сортын биш. Махан хэрүүнтэй. Махан амар юмтгаа. Тийм. Тийм Монголоос юмтгаа. Ер нь Монгол руу. Тэгтээ яг нөгөө нэг яг Монгол мах биш шүү дээ мэдээж. А тэгэнгүүтлээ тэр нөгөө нэг ногоонууд нь Монголоос 2-3 дахин хямдхан байхгүй. Дулаан орноос ногоо бол амар хямдхан л та. Тэгэл тэнд байх чи ерөөсөө амьдралд очичоод байгаа байхгүй. Тийм ээ тий. Тийм. Жимснүүд нь бол бас гоё. Нэг гоё явж ингэж амрангаа утаанаас цухтангаа нэг амраад гоё рефреш хийдэг юм шиг. Тэгээ 3 сар тэнд одоо 12 сард явуулаа 3 сард. Чи залуу юм байж муухай юм ярьд би. Юу. Энэ утааг яаж алга болох уу гэж ярих юм. Утаанаас цухтана гэдэг юм. Энэ нийгмийн чи хин хөгшөрцөн гэж байгаа шүү. Хөгшөрцөн амар олон хөлт болт те. Энэ нийгмийн чи хин цэвэрлэх юм. Таахаа юм байхгүй. Наадхан дээр чи би одоо ийм хэлэх үү. Би наадхан дээр чи би ийм үзэл бодолтой байдیں۔ Энэ утаа бол арилгая гэж бодож байгаа нь бол зөв. А гэхдээ 2 юм уу 3 жилдээ бол арилахгүй. Бид нар зүгээр 2 юм уу 3 жилдээ энэ утааг арилгах төлөвлөгөөгөө тэр Вьетнамд гаргаж болж ийн эсвэл. Нэ шүү. Тэгжиж бид нар энэ бүрийн мод болчиход байхгүй. Утаанаас цухтаа гадаад амьдрнаа. Тэгснэ фэйсбүүкээр очингууд биш ингэ тавьчихсан. А тэгээд бид нар утаанаас одоо утаага байхгүй болох юмаа бид нар бодох нь зөв. Гэхдээ энийг алга болгохын тулд бид нар эндээ ингээд хордоод байж явах ёстой гэдэг чинь буруу бодлоо байхгүй да. Тийм ээ. Адилхан бид нар 60 70 наслах чиж тэгвэл зөмөрөө ер нь нэг өдөр ярьж байгаад бөөнөрөө Вьетнам авчихсан. Улаанбаатар зөвхөн их хурлын гишүүдийг үлдээгээд сүулд явсан гэрлээ. Тэгээ Санжаагийн онгоцоор Санжааг бүтээц маргаашны бриллиант бүүж үзсэн. Ботлыг нь аншаарны нүд бүтээ. Биш бөөнөрөө явчих л да. Тэгээд утаан дотор хин үлдэх нь харъя л да. За. Тийм аа шүү. За тэгээд ерөнхий подкаст өндөрлөлт рүү хандж байна. Өндөрлөхөд байгаа юм. Би нэр нэг юм өгөх гээд байгаа шүү дээ. Тийм, тэгээ урилгыг хүлээж авсан зочдтой маш их баярлалаа. Тэнгис ахын өндөр дэлгүүрийнхөө гоё бэлэгтэй ирсэн те. Нуруу. Хөгшрөл яа. Таны хэн нөхшин бэлээ? Габи маань нөхшин шүү дээ. Тийм үү, хөгшин өндөнд үл энийг өнөө. Цайнд дүрж идээрээ. Шид жажилж мэйлэл байгаа. За энэ нөгөө би ч нөгөө нэг Япон хүнсний төвгээд одоо юу гэдэг их видео хийлээ дээ. Тэгээд
сайн хүнс оруулж монголчууд бас яах вэ? Энэ санжаад өгч. Энэ манай юу байгаа хаа. бэлэг гарч байгаа. За. Тэгээд хүүхдтэй өгөрөө. Тэгээ чи сингл юм чи бэлэгний нэг байхгүй шүү дээ. Наатахаас яг цайнд дөрж караштаа авдаг. Тийм дөрж. Тэгээд дандаа гоё хүүхдэд ирүүл амар гоё бэлгнүүдийг би эцэг эхчүүдийг нөгөө хүүхдүүдтэй шинэ жилээр Япон улсын төвөөс аваараа гэж зөвлөж байгаа маа. Амар гоё ирүүл багт хийсэн байгаа. Тэгээ Япон чихрнүүдтэй гоё тий. Гоё яа. Япон чихрнүүд бол ер нь Япон улс чинь тэгээд нөгөө чанга газрын одоо юу гэдэг юм дисциплинтэй те одоо юм хяналт өндөртэй газар бол тэг хүнс муу байна гэж байхгүй. Тийм билээ. Би сүүлд нэг Япон хитэн чихэр идсэн гоё эссэн. Гой. Тэгээ манайхан бэлгийн багц гаргацсан. Удахгүй манай темийн бас ярина энэс хойшлоо. Ярьчээ. За. Хоёул нэг хүүхдүүд бэлэг яасан чи цухтагаад нэг Япон явцсан мó. Тэш нэрэ тэ. За. За тэгээд подкаст өндөрлөж байна. Миний асуугаагүй та бүхний хэлхийг хүсэн зүйл бий юу? Гүй нэг тийм байхгүй ш. Манайхан тэгээд ер нь хүнс бол Япон хүнстэй байдаг. Тэгээ гоё юм нэвтрүүлэгт орсон баярлаа. Тэгээд Санжаа мандсан манай хоолны нэвтрүүлэг бараг 5 удаа орж исэн. Тэгээд одоо Санжаагийн нэвтрүүлэгт анх удаа орж, дараа нь бас дахиад орно. Гоё юм байна гэж юу? Тий. Энд микрофоноор ингэж ярьж мөрөд гоё юм шүү дээ. За яварсандаа өрсөнд баярлаа. Угийн байнг үздэг. Тэгээд төгсгөлд нэг юм хэлэхэд бол яг юм бид нар одоо энэ яг шинэ залуу гоё шефүүд бас гарч ирж байгаа. Ер нь тэгэл угийн одоо байсан шефүүд ч гэсэн одоо гоё байж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо бид нар Монгол хоол гэдэг зүйлийг бид нар ахаад нэг юм ахаад дараагийн түвшинд гарах хэрэгтэй болоо гэж би зүгээр юм дотроо бодолтой байдیں۔ Тэгээд залуучууд нь болохоор өөрсдийнхөө үндэсний хоолыг битгий гадны хоол мал гэж яриач тий. Ялангуяа хувцс дээлч гэсэн ялгаагүй. Тэгээд би тэрэнд амар тийм нас ахаад гэж юм амар эмзэг болоод байна шүү дээ. Наач нь гадна наач. Тэгээд нэвтрүүлгийн цаг заавал дуусах гэдэг юм. Ярьж чадсан ш. Би нэг юм ярмаар тэгээд байхгүй. Энэ хараа. За. Яг нь тоогоос тэнгснэх олон хөхтэй гэж бодож л байх. Одоо түр энэ чихэнд нь хүрхэл байх л та энэ одоо нөгөө манай энэ сайдад байгаа шүү дээ. Тэгэл янз янз ингээл нэг хэдэн хүн 5 хүн ингээл болоод идэх те. Энэ аялал жуулчлал муулчлал инээ тэрэ ингээд энэ сайдууд нь нэг юм анхаармаар байгаа. Ерөөсө та нарын энэ урлаг одоо юу гэд мэдээж дээрээ дэмжиж байгаа язгуур урлаг бол гоё байна. Тэр нэг түүх яриад өгч. Солонгос яасан бэ? Солонгос одоо дэлхийг алж байна. K-pop, mop юугаараа. Солонгос эхлээ юугаараа алсан бэ? Танаас энэ хүмүүс чинь бодсон байгаа байхгүй. Бид нар эхлээ юугаараа алах хэвтэй хоол хүнсээр алъя зөө. Хичнээн ч одоо байдаг шиг тийм олон төрлийн хоол мол байгаагүй. Энийг юу шинээр маш их зохиосон байхгүй. Би юу хэлэх гэдэг нь Монгол хоолтой холбож ярих гэдэг байхгүй. Хамгийн ихний сурчлагын улсын зардлаар бүтсэн кино бол Жангун байхгүй. Тэ Жангийн юм гээд. Ховдог хааны тухайн нэг кино уус тий. Юм бол өвгөрч өнөөл өвдөл хоол идэлээдэг. Тэр кино Солонгост байгаа одоо бүх сериалоос хамгийн бестселлер болсон сериал зав. Хүчээр улсад нь мөнгө өгөөд кинонуудаа цацсан хамгийн олон орнд Солонгосын кино гарсан Тэжэнгийн баггүй. Зохиол мохол бүх юм нь улсаасаа хийгдсэн. Тэрний дараа яасан бэ гэхээр хоолны тэр Япон хоол Солонгос хоол ийм гоё юм ба штэ. Ямар олон юм бэ? Юу юм бэ гэдгийг сонирхож ирсэн баггүй. Тэгээд тэрний дараас нь араараас нь дандаа тийм соёлын давтгаа бүгдийг хийсэн зөө. Одоо шар хүн сөөж ууцсууж штэ. Тий. Яагаад тэр бодлоо. Тэнгүүд Солонгос хүн дэлхийн аль ч улсад очиход бизнестэй. Солонгосоор бичээл нөгөө нэг чакбоги юу догбоги хичүүлээ тэр бирийг хийгээд мөнгө олчихно. Яг л тэр гоё хоолнуудыг бүгд мэддэг. Энэ Солонгосын төрийн бодлого заяа. Одоо тэр яам нь бүр засгийн газраас том яам байдаг. Тэр одоо бодлого газрууд матрууд амар том. Тэгэхээр тэр Солонгос ард түмэн чинь саяхан л бас ялгаагүй хятадууд нөгөө 5 million bicycle in Beijing гэж дуу байдаг нүүрсэндээ баригдсан. Энэ саяхан бох. Би яг жоохон бохтой Бээжинд очиод яг би тэрийг санаад байгаа гэхээр манай аавын төрсөн ах нь ийм соёл урлагийн төгөлдрүүрийн одоо багш байхгүй одоо мөрд орж байгаа том хүү гэсэн үг. Тэр социализмын үед манай Эрдэнэбаатар ах чинь Бээжингийн аэропорт хотел Movenpick гэж нөгөө нэг Швейцарын буудалд дотроо юм Монгол гэртээ төгөлдрүүр зардаг хүн байсан баг. Ажил хийдэг байсан байхгүй нөө дундаа. Тэгээд би очдөг байхад яг тэр нөгөө боошгон дээр нөгөө нэг моогц нөгөө чихэрлэг төмсөө тавиад ийм хөвөнтөө нөгөө нэг юм дамбаал гэж үүдэж шүү дээ. Нэг ингэсэн нөгөө юм умтайгаа ерөөсөө гой хувцтай хүнд энэ байхгүй. Тим хүмүүс битүү нөгөө нэг дугуй машин байхгүй. Хавхаар нөгөө манай утаа мотоо бол ажид нь одоо тэнгэр яваад шүү дээ. Одоо бол аим шиг мессеж хятад чинь
Тийм үед байгаа хүмүүс одоо ямар байна? Амар богино хугацаанд хөгжөөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр бодлого солонгосуудын бодлого бол үнэхээр супер. Одоо тэр чиз мизик хүртэл ингээд нэг хоол моолонд олцсон солонгосын чиз байхгүй шүү дээ. Тэнгүүд манай монголчуудсанд яг тийм бодлогыг усаас нь дэмжих хэрэгтэй. Янз янзын хоол моолцох хоол. Юу ч гэж бодож. Энэ чинь юу шоу. Одоо хоньны толгойгоо чизтэй шаая. Гү тийш дээ. Солонгост очингууд пиццан дээр кимчи тавьсан. Тэр чинь өөрсдийнхөө соёл уу. Бүх юм хулгайлж шít ингээл. Сайхан санаа байна те. Тий. Нэрэл бодмоорсон гоё хөгжүүлж байна. Одоо энэ чинь гоё л доо. дэмжихгүй байгаа даа. Бас байж байна. Хоолж орхичод байгаа. Нарийн маха эдээ вэжиг тэрний орон дээлээ өмсөд морио ураа гараад сайхан ингэчих гээд байгаа байхгүй. Хоньны толгойтой пицца шаая. Дундуур нь онгоолонгод амарж юмсан. Тархинаас анарж юмсан. Тархины орон цэцгийтэй анар. Тэгэхээр энийг одоо тоогооч нар өөртөө гоё зохиох хэрэгтэй. Ялангуяа нь усаас энтрийгээ дэмжээч. Манай шефүүд хоолны тэмцээнд нэг явдаг байхгүй. Бүгдээрээ алтан гаавна. Одоо энэ инкүү шин нэлээд олон залуучууд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэд нар усаас ерөөс мөнгө өгөхгүй шүү дээ. Тий, байхгүй. би бол бас наадхан дээр ч тэгж бодсон юм. Би анх Таиландд биднийг аялж эхэлж байхад нэг юм хоол байдаг байсан. Одоо ананастай дахиа гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг Таиланд очихоор харж ирсэн үү? Тэгээ ананасыг талаар нь будаад оргоод тий. таллангуутлаа ингээ ухаад дотор нь будаатай урах хийгээд тэгээ ингээ дотор нэг юм дахианы махтай хажуугаар нь жижигхэн ананаснуудаа ингээд ийм нэг низ салаатны төмс шиг болгоод хийцэн. Шримптэй байсан. Тэгээ идэхээр айгуу гоё хамттай. Тэр бол бас нөхдүүдийн сүүлдэл зохиосон бол байх ёстой. Тийм шүү дээ. Тийш. Тэгэхээр манайхан ч гоё би энэ шинэ одоо нэг оюутан залуучууд бас нөгөө лекц уншдаг байхгүй. Тэд дандаа тархинд нь чип өгдөг байхгүй. Чип суулгадаг гэж ярих юм уу? Та нар ингээл гадны юм сурна, мэдээж энэ олон улсын юм одоо гоё юм сурна. Хажуугаар та нар заавал нэг юм бодолтой байж ах хэрэгтэй. Шинэ Монгол хоол зохиоцгоо. Энэ орон зай танарт байна. Хаач очсон тэрийг та нар хин лаг зохион тэр сүлжээ ресторанаар тэр хоолоо хийвэл амар баян болно гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэрний төлөө та нар гоё уралд тэмцээ хий. Шинэ Монгол хоол гарга. Nice. Тэгж л их. Одоо энэ шинэ generation чинь тэрийг гаргах хэрэгтэй байхгүй. Тэнгис ах таа ч айгу ухаантай хүн юм биш үү? Замуу санжаа. Алаач яаж нэ камера унтраа. За тэгээд манай Тэнгис ах маань намайг алах гохаа гэсэн. За тэгээд тоглоом шүү. Нэр гис гоё юм байна хаа наад чи. Би бол бодаагүй юм байна. Гэхдээ энэ залуучууд чипс болгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгэл нөгөө Франц хоол, Итали хоол мэдээж сурж болно. Гэхдээ өөртөө заавал тийм бодолтой байх хэрэгтэй. Би Монгол хоол зөвхөн би зохиох юм байна. Шинэ генерашны Монгол хоол. Монгол хоол аав. Тэгэхгүй тийм үү өтгөр сургалт хийсэр цаг болдохгүй. За баярлалаа. Өндөрлөх үү бүгд. Nice өндөрлөө. Тухтай очиад дуу. Би яг буу алхах хэл дуусчих. Тэгээ тухтай очиад дуу подкаст маань таалагддуу гэж асууя да одоо. Угсаа манай Санжаа гийн подкаст гоё штэ учирлих байна. Би чи энэ хоёрын подкаст гэж яагаад өөрөө бас нэг хийсэн штэ. Тэгээд жоохон шантарсан. Tea time тий. Tea talk уу? Tea talk тий. Гоё л цайхан тухтай байлаа. Тэгээд хоол ярьж байгаа баг анхны чинь юу Угсаа тийм. Дан хоол ирсэн. За балаа юм ярьсан бол хасаараа ёо. Бүх амт намайг хасах юм байхгүй. Муусан шүү. Хасах байхгүй. Хакерч чи шүү. Өчигдөр бид нэг подкастынхаа юу гаргаж ирээд эхлээд зочноо бодхоос илүүтэй эхлээд сэдв гаргаж ирээд. За энэ сэдвүүд төр тохирох зочин юм байна гэдэг ингээд зоогоо явж байгаа байхгүй. Тэгсэн чинь арай хоол гэдэг сэдв дээр та хоёр маань айгуу гоё орж ирж чинь хамгийн түрүүнд тэгээд урилга тавиад тэгээд урилгыг мань хүлээвч хүрэлцэн ирсэн. Хоёр зочинд маш их баярлалаа. Тэгээд өөртөө өсдөг хамгийн сайн бүхнийг хүсье гэдэг. За ингэлээ. За баярлалаа. Тойрч гэсэн амжилт хүсье. За маш их баярлалаа. Тэгээд подкаст руу өнөхөр өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane Аялын хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг. XM Broker, Сан Мигэл, амун Avandra, Ayan бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Амун Broco-гийн Jin бид бүхэнтэй хамтарч ажиллаа. Ингээд ирэх дугаараар ирээд уулзцаая. Bye bye. Bye. Powered by Airplane Аялын хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Сан Мигэл, XM Broker, Zubroka, Avandra